Сайн бацхан үзэгчтэй Mic Up Friends podcast-ийн маань 38 дахь дугаар Home Studio-с эхлэх бэлмэс байна. Та бүхний харж байгаачлан гурлаа байна одоо. Тулгаан маань comeback хийлээ. За ингээд юу энэ бас мэдээлэл хэрэг оллоо хэрэгтэй. Манай энэ ингээд манай сүүлчийн дугаар болж байна. Би хамралтаар яваагүй намайг анид хийцэн билээ. Тулгаан манаас нэлээд overburn болоод амтаа хэрэгтэй. Тэгээд өөр подкастер орж байгаа. Нэг хинтлээ. Та наа өөр подкастаас дуудсан. Гэхдээ би жоох амарч байгаа да. Өнгөрсөн дугаар дээр ингээд блиц оп авч байгаа шиг энэ хоёр хөтлөөд байгаа сте. За зэнэргэн байлаа. Ингээд та бүхэнтэй тулгаа зайклаа. Гана гурбана. За тэгээд энэ удаад Мексикийн Гран Пригийн ревью те юу болоод өнгөрсөн талаар ярилцахаар зөвлөсөн байна. За сүүлд хийсэн дугаараас хоошоо болсон янз бүрийн мэдээний дундаас онцлох эсвэл хүмүүс сонирхолтой томоохон 3 мэдээ гарчсан те. За эхнийх нь мэдээ болохоор Red Bull одоо нөгөө бид гурав яриадсан шүү дээ нэг энэ жилийн машина багууд хаяад гэл нэг тийм байр дундуур нэг ярьж байгаа л тэгж орлоод байна те. Тэгээд яагаад тэгэхээр одоо үйлдвэрийн ажилчдын тоо хязгаартай дараа жилийн уралдаан болох өдрийн тоо хязгаартай тэр болтол одоо амжуулах одоо юм гэхээр одоо нэг хязгаартай байх гэдэг шүү дээ. Төсөв мөнгө бас тий. Төсөв мөнгө тэрийг одоо хэрхэн зөв зүйтэй зарцуулаад одоо ирээдүйн өнөөдөр хоёроо яаж баланслах вэ гэдэг асуулт байгаа. За тэрэн дээр багууд одоо жишээ нь Альпин бол зүгээр хайцсан зүгээр нөгөө оролцох гэж ирдэг уралдах гэж зүгээр оролцох гэж ирдэг баг болсон гэдэг. Тэр шиг одоо эх жилийн машинда анхаарлаа хандуулад энэ жилийн хайцсан багууд байна. Тэгтэл Red Bull одоо нөгөө жолоочийн аваргын төлөв өрсөлдөөнд байгаа боломж харагдаад эсвэл Максыг авруулахын төлөө одоо бүх юмаа тавьж байгаа учраас сурвалжлагч нар за та нар яагаад ийм их ингэж байгаа ч одоо дараа жил танаас гай болох үү дээ гэдэг асуултууд асууж гисэн. За тэгээ энд бол Red Bull багийн хариулт тийм болохгүй. Хариултаа үнэн юм уу? Яг өөр хэлжээр бүх юм ингээд угаасаа л ийм төлөвлөгөөтэй байсан л гэж хэлэх юм байна шүү. Нэмэлт юм хийхгүй байгаа гэж юм. Гэтэ Helmut Marko ч юу яцсан юм бэ? Одоо дахиад апдейт байгаа гэсэн. Тийм байгаа гэсэн. Тэр юм тодорхойгүй тийм. Тэр нь амар том апдейт юм шиг үлээ. Red Bull-ийн дараагийн Бразил дээр баг ирж магадгүй баг. Гэтэ 26 оны хөтлөөр тэгтэн жоо хайсан баг. Баг зэрэг. Одоо ягаад гэвэл энэ чинь хугацаар богинохон болчихлоо шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо хүртэл апдейтийг хийхин тулд за өнгөрсөн 7 хоног тиймээс өнгөрсөн 7 хоног хүртэл баг хийжсэн ч юм уу тэрнээс өмнө 7 хоног хийжсэн бай тарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чи 26 оны машиныг чи одоо энэ жил яжидл 1 сард чинь эхлээд юу инжтэй зөвшөөрлөөр тийм одоо ихний машин хийж болно гэдэг. Тийм. Тэгэхээр тэрийг хийгээд эхлээд 1 сар тест хийгээд эхлэхээр чи одоо аль дээр эхэлсэн байх хэвээр юмыг тэрийг эхлээгүү давхар өөр юм яваад байгаа байхгүй. Тэгээ хадгалаад нэг олон янзын юм тестлэх боломж нь жоохон багасчлаа хэлэх. За ингүүл яах вэ? Энийг үйлдвэрлээд үзье яах вэ гэдгийн оронд за энэ жилийн юм гэсэн урд дураар оруулж одоо нэг хийгээд хайваад хэрэгтэй байна гэсэн. Нэг бол эх жилийн машин үнэхээр үзүүлэлтүүд нь гайгүй гараад байгаа учраас за нэг олон юм шат манайх угаасаа олцоо гэж. Манайх яг нөгөө нэг алтан голч нь олцоо. Зүгээр эх жил хамаагүй энэ жилдээ л анхаараа. Шууд нь л зөв гэмбэлтж магадгүй тий. Зөв гэмбэлтэй л гэж бодчих. Нэг удирдал эхлээл ерөнхийдөө Ford ирэх жилээс нөгөө моторын юм тусалж байгаа шүү дээ тий. Тэнгүүд бас Ford ч бас ингээд төлөвлөгөөнөөсөө хоцроод ерөнхийдөө нэг тийм мэдээнүүд яваадсан шүү дээ. Тэнгүүд тэрийг мэдээ за ерөнхийдөө ирэх жил ерөөсөө алдсан юм байна. Тэм учраас энэ жилээ зүгээр тултал үзье. Магадгүй би байж болох уу? Магадгүй. Тэгээд уус дараа жил бүх багууд өөрсдөө хаана явж байгаа яг мэдэхгүй. Моторын хувьд яг жоох арай илүү зарим багууд байж магадгүй. Гэхдээ улирлынхаа дундуур араас нь нөхөж үзнэ гэж гэмбэлж үзэж юм тий. Ер нь хүмүүсийн дадан дээр ашиглаж. Аэрогоо хаяал тааж байгаа. Тэгээ гаднах нөгөө аэродинамика хаяал мотор бол яг тустай. Мотор шасси энтрэл анхаарлаа хандуулаад одоо suspension тийм юмнууд дээр л анхаарал дээдлийн юм за угаасаа л улирал эхлээл ерөнхийдөө нэг 4 сар мар те Монца ч юм уу тэр авцаа юунууд апгрейдэд ирж эхэлдэг штэ. Спамнаас нэ.
Тэгэхээр яг тэрэн дээрээ л яана гэж хайцсан юм болоо бас. Энэ жилийн сабр шүү. Тэгээд энэ өөрсдөө ихтэй байгаа биднэрт Макс байгаа гэж үзээд байгаа. Та нарт яг моторч юм бол зүгээр Макс яачиг аргачлаа. Макс гэдэг шиг зүгээр. Тэгж үдчих магадгүй л гэж. Нэг new шиг амар оюутан орж ирсэн шүү. Тэгээ нөгөөтг нь ингээд салхийг хардаг те. Нэг хөл мөгдөр тэгдэг шүү. Ингээд нэг жоохон залуу хөлт гарч ирлээ. Оо шинэ Месси, шинэ Роналдо гэдэг шиг те. Оо шинэ new ирсэн манад байгаа. Месси гэдэг шиг амар Месси гэдэг шиг те. Тэсний нөгөө шинэ new-ийн ирсэн нөгөөтг нь ингээд яг юм үйлдвэрлэгч хэрэггүйтэй компьютер дээр хараад шууд шийдэж те. Тэрийг нэг бохрын өрөөнд оруулаад компьютер өгөөлаа. Хөрөнгө төгжөөл архицсан. Нөгөөтг нь бүх юм хийгээсэж байна. За ээжээлээ хаа. За тэр нэргэн байлаа. Тэгээд бас манай үстээс сонирхолтой шинээр үзэж байгаа зүйл сонирхолтой байж магадгүй те. Одоо яг ингээд төлөөсөнд нь юу төлж ийнэ гэдэг талаар л одоо бид яриад шүү дээ. Ирэх жилээ одоо чинь одоо эрт Макларын энэ жил сайн байсан учраас ирэх жилийнхаа машиныг төрүүлж хөгжүүлж байгаа учраас те. Тэгээд ирэх жил шинэ регуляшн эхэлж байгаа. Тэгээд тэрэнд одоо төрүүлээд одоо нэг жоохон давуу тал эхэлчихвэл тэгээд багууд юм дэрийг бариад яв. Олон жилийн давмгаал үүсэх боломжтой байдаг. Тэр ч утгаараа энэ жилийн энэ бол нэг том ярианы сэдв болчиход байгаа. За дараагийнх нь 2024 оны нөгөө cost cap буюу төсвийн хязгаар. Тий, төсвийн хязгаарын мэдээнүүд гарч ирсэн те. За эхлээд цуу яриагаар 2 баг зөрчилтэй байна. Cost cap-та багтаагүй гэдэг мэдээ гарсан. Тэрний нэг нь Aston Martin, McLaren хоёр л таарсан. Гэж тийм мэдээ яваадсан. Aston Martin шум мэдээ байсан. Нөгөөх нь би бол яг unknown гэдэг тэгээд зургаадсан. McLaren гэсэн юм тий. McLaren гэдэг юу яваадсан. Тэгээд Red Bull нөгөө Vasseur хин хоёрын нөгөө нэг юм мим зураг гаргачаа би биндээ утсаа харуулж байгаа зураг гаргачаад наа хоёр чинь юу давцсан биш тэгээд тэгсэн чинь тэр нь бол худлаа болж таарсан. Тэгээд FIA-аас гаргасан мэдээлэлээр бол ганц баг зөрчилтэй тэр нь бол Aston Martin. Гэхдээ Aston Martin-ийн зөрчил нь нөгөө санхүүгийн зөрчил биш. Санхүүгийн зөрчил биш. Захиргааны. Тийм захиргааны их юм одоо нөгөө процессын тий. Процессын тий. Репортоо цагт нөгөөгүй л гэдэг. Гэтэ яг нөгөө зарлах нь бол давж гараагүй тий. Альч гараагүй гэсэн. Тэр нэг чухал багийг амраад явцсан юм шүү дээ. Гарын үсгийн зурулж амжаагүй. Тэгээд тэрийг хүлээгдээднээс болоод бичгээр нь хоцорсон гэх нэг тийм. Тэгээд ийм захиргааны одоо шалтгаантай учраас ямар нэгэн торгуул ногдуулаагүй. Өөрөөр хэлбэл репортоо удаа өгсөн гээд энэ баг ямар нэгэн давуу байдал олоогүй учраас ямар нэгэн торгуул байхгүй сануулга. Өчигдөө яхаа сонирхолж хэлэхэд хамгийн сүүлд Red Bull зөрчил гаргасан те. 21 оны билүү 22 оныхоо лөө 22 оныхоо те. Тэрэн дээр төсвөө хэтрүүлж ашигласан гэдэг торгуулаад тэр нь торгуул нь юун дээр ирдэг вэ гэхээр одоо багууд эзэлсэн байраараа ирэх жилийнхээ нөгөө нэг турбин ашиглах одоо нэг түнэл ашиглах цаг мага одоо алддаг те торгуулаар алддаг те тэр тийм торгуул тэгээ бас санхүүгийн тодорхой хэмжээний мөнгө төлсөн. Хамгийн сүүлд Red Bull тийм торгуул төлсөн баха. За дараагийн мэдээ бас дахиад Red Bull-тай холбоотой. Энэ нь болохоор нөгөө манай хоёроос өмнө ярьж та одоо Russell гэрэгээ хийчлээ. Тэгээд нөгөө нэг юм Формула 1-ийн зураг яваад идэж та одоо за энэ за оронд жолоочийн суудал эзгүй байна гэ тэ. За тэгэнгუთ тэрийг харах юм бол одоо RB Red Bull-ийн нэг суудал, Racing Bull-ийн хоёр суудал тодорхойгүй байгаа. Бусд нь баг бүгд эзнээ алчихсан байгаад тэ. Тэгэхээр энэ талаар нэг мэдээ гарсан нь болохоор за Red Bull бид нар бол яарахгүй байгаа бүх юмаа одоо аваргын өрсөлдөөнд зарцуулж ин тэр талаар бодохгүй. Тэгээд яг улирал дууссаны дараа хин хаана уралдах вэ гэдэг бид нар шийднэ. Тэг мэдээ гарсан мөлий. Тэглэх л та одоо яг бүх юм шийдэхэд өөрсдөө яг одоо 26 оныхаа машин нэг ч ямар байхыг мэдэхгүй нэг тийм байдалтай бүх юм хоёртой хэвчээ одоо зүгээр яг уртахаас 7-7 хоногийн хооронд байгаа болохоор шударгаар харилсан шүү дээ мэдэхгүй гэдэг асуусан чи юу бол мэдэхгүй байна гэд өдрөл дуусаад яриад яриад гэсэн шүү дээ тэр нэг Мекс биас тэгж одоод байгаа маа нөгөө Racing Bull-ийн бас юу байсан шүү дээ принципал байсан. Тэгээд Цунодог та анх эхлээд ерөнхийдөө бас ингээд амжилттай зүйл яваадсан болохоор ерөнхийдөө нэг Цунодод бас нэг боломж өгчихгүй л ингээл сонжруулаад байгаа юм санагдаа. Тийм одоо тийм юу төрөөд байгаа шүү дээ.
Харддаг юм чаашаа. Зүгээр ингээд бас нэг цоноодог шууд киклчихгүй бас за минь юу алей чам дахиад нэг 4 юу үгүй те чи нэг чаддгаа нэг харуулаад хааштай гэдэг. Хэнтөө гэдэг. Тэ. Би чам мэдэн штэ сайн гэдэг чинь. Тэнгүүд цонодогийн одоо ингээд нэг quality-гийн ялангуяа цагийг харах юм бол Max-аас ерөнхийдөө 0.2 дунджаар харах юм бол тийм л хойно байгаа юм бэл. Сүүлийн юун дээр Унгар дээр чи 0.1 хэдэн зураг орж ирсэн бүү. Тэгэхээр яг уул нь ингээд quality дээр pace байгаад идэг. А гол нь зүгээр юун дээр уралдаан дээр орж ирэхлээр жоохон юуг алдчихсан. Race pace байхгүй болчиход байгаа. Тэгээ тэрийг нь л нэг сайжруулах тал дээр ажиллаад аль болох нь машины нүүрт нь тааруулах гал тэгээд өөрийнх нь бас ярилцсан системикс дээр цонодоо ерөнхийдөө ингээд одоо нэг англи толгоо буулгаад ингээд урдах ажиллаа хийгээл өөр энд тентхэн шүүм дээр санал яахгүй байгаа. Дээрээс нь үлдээд инженерүүдтэй амар дэлгэрэнгүй ингээд яриа хийгээд машин өөрийн болгох гэж хичээж байгаа гэдэг. Тэгээ энэ болыг нь яг Max хардж байгаа учраас ерөнхийдөө нэг шууд анч чадахгүй боломж өгөхгүй л. А нөгөө талд нөгөө нэг хэлмэт болохоор газ зайлуулаад шинийг авчирчих гал ингээ чичрээд идэв. Гана одоо эх жилийн Red Bull-ийн одоо суудлыг predict хийл та. Одоо Red Bull Racing Bulls. Яг бол. Тэгтээ яг миний бодлоор тэр цунаатай үлдцэндээ ч нэг алдаад байх юм байхгүй. Яг одоо байгаа 4 хэсэг дөрвөлөө байхдаа нэг юм алдах байхгүй. Байр-байрандаа. Яг байр-байрандаа үлдчихвэл. Тэгтээ сая Мексикийн тэр юун дээр эхний prefects дээр Lindbad орж ирээд. Тий. Явсан шүү дээ. Цунаадаас сурцсан явцсан. Нүүт нь 5-д орцсон байлаа яатсан мөлий тий. Тэгэхээр бас тэр бас дахиад нэг юм юу хөгжиж байгаа байхгүй. Юм хөгжиж байгаа. Тий нэг энэ дээр би бас нэг юу уншсан баг. Бас нэг хүний коммент бас valid сонсгосон л да. Одоо нь Lawson Racing Bull-тэй хэдэн уралдаа ингээл шууд дэвшүүлээд тэг үр дүн юу боллоо тий. А тэнгууд яг энэтэй адилхан одоо хажааг дэвшлүүлээ шүү дээ. Адилхан л тийм риск зөндөө байна шүү дээ тий. Одоо 2 ч удаагийн одоо ингээд одоо батлагдсан амьдрал дээрх батлагдсан юм. Тэнгууд доороос нь Lindblad-ыг заахаа Racing Bull руу оруулж ирлээ бас сайн уралдахгүйг бас мэдэхгүй шүү тодорхойгүй. Тэгэхээр нэг ийм 2-2 ингээд ийм хэдмэлцтэй рисктэй юм байх чинь бас тэг хэрэг байна уу мэдэхгүй би бас гайхал. Red Bull гээ сурахгүй штэ хизээч. Гол наач 2 ч биш баг Albon, Gasly гэдэг. Харин тийм. Дашраа. 20 нисгч чинь яг нөгөө нисгч нь муу байсан мөчлөр биш шуугаа байхгүй тийм. Нисгчтэй зүгээр л цаг өгөөгүй. Шууд ингээл гаргаад шууд дайн руу шидсэн тийм бацааныг. Тэгэл нөгөө гүнзгий ус шидсэн. Тэгвэл яаж итл нөгөө хажууд нөгөө нэг солиото Max үжидэг. Тэгэл харьцуулагдал ингээл ёо гэл ингээл сэтгэлээр унаал тийм. Ганц яг болсон Max л гоосдаг байсан тий. Яг зүгээр нэг бацааныг оруулж гүнзгий шидэн дөөт нь орж ирээ алдсан. Тэгээд яг тийм нөгөөс хүлээгээд нөгөө талаас нь тэр нь гардаггүй. Болд юм аа гэл тий. Max бодоод яг ч болохгүй тий. Тэр нөгөө юу систем нэг хаанаас уншлаа. Одоо энэ систем бол ерөөсөө л дараагийн Max гарч иртэл одоо Red Bull баг хөлөө болохгүй. Одоо яг л тийм хүн л ингээд яг энэ одоо энэ системээр ороод ингэж л гарч ирэхгүй бол өөрөө энэ систем чинь нэгдэг юм. Гэс ингээд циклтэй л энэ болохгүй дараагийн Max хаана дараагийн Max хаана. Бараг тэрийг хайдаг л тийм систем байна тий. Цэвэрлээ. 3 улаан дээр гарлаа гэл. Тэр Мексикийн нөгөө юу ярьсан дээр системтэй нэг гоё юу нөгөө хурд алга болдгоо маа гэдэг. За юкийг хурдан гэдгийг мэднэ. А тэгтээ эргүүлээд энэ Формула 1 спорт чинь толгой доторх бодол ямар чухал вэ гэдэг нь л харагдчихэв. Юкид бол өөр хин ямар ч жолооч төр харж байгаагүй 4 дахь жилээс 5 дахь жил рүү өсрэлт гарсан. Тийм яг тгийлсэн юм тий. Тэгээд нөгөө Австрал дээр бид нар нэг Racing Bull-ыг яаж 5-д quali хийхийг бол бид нар харсан. Тэр бол хурд. Харин тийм хурд бол жолоочоос алга болдгоо. А гол нь жолоочийн сэтгэл зүй юу бод чинь дарамт тэрэнд хэрхэн одоо хариу үйлдэл үзүүлж чинь гэдэг л байгаа болохоос юм нь бол цаана байгаа. Эхний жилд орж исэн жолоочоос 2 дахь жилдээ илүү хурдан болохыг бид нар мэднэ. 2 дахь жилдээ 3 дахь жилдээ жолооч хурдан болохыг мэднэ. Гэхдээ 3-аас хойшоо тэгж айхтар өсөлт гарсан түүхэл би баг мэдэхгүй. Гэхдээ цунодоо дээр 4 дахь жилдээ 5 руу ийм маш том өөрчлөлт сайжралт гарсан. Тэгэхээр бид нэр л итгэж байгаа гэсэн үг. Гэхдээ бас тэ ингээд 4 жил уралдаа хүн тийм гаргах бол sorry тэ. Тэр бол арай л бас ихлүүлээд байгаа. Бас нэг бодлоо.
Өмнөс хэлстэй цоноодаг хэлжсэн хэн байх та Хорнер байх та тий. За хин ч ийм охин юм те 4 жил уралддаг юм аа тий. Sorry гэд охин багт тий. Нэг бол ингээ 3 дахаас ингээ өсөрдөг, нэг бол ингээ sorry bye болдог гэд. Тэг чин хүн одоо ингээ тавлагч ирэлтэй ингээд. Ямар азар тийш орж ирсэн гэж. Яг гол нь ингээ юу байхгүй л да. Оронд нь тавьчих хүн байхгүйсэн болохоор яг бас боломж байхгүйсэн тий. Азар бас. Тий азар бас. Байгаад байна. Дунлын цонхонд нь үлдсэн тэгээд. Тэ бас гоё юм хөөрхөр рүүки царайтай. Хүмүүс хараад ингээл жоохон те ингээд өгч орж ирсэн хүүхд юм шиг. За, нэргэмэлээ. Тийм байна. Манай үзэгчд бас ирэх жилийн Red Bull-ийн сандал суудлын асуудлаар коммент үлдээгээрэй. Предикт хийгээ те. Таавраа үлдээгээрэй. Хин нь үлдчих, хин нь явах вэ? Окей. За нэг саяхан нэгмдээ яг өнөөдөр 2 өдөр юм бит. Нөгөө нэг юу яст маса шүүхж байгаа гэжтэй экстэнтэй. Тэр шүүх хурал өнөөдөр албасаар эхэлж байгаа юм байна. За юу шүүх хурлалээ гэж магадгүй зарим хүмүүс асууж байгаа. 2008 онд Алонсо Рено ахтай те авраг авахд Сингапурын Гран При дээр одоо 2 дахь нисгчийн Пике Жуниор одоо багийнхан тушаалаар аваар хийгээд тэгээд тэр боломжийг одоо Алонсо угаасаа урд явжсэн. Тэгээд yellow flag мэг гаргаад тэгээд ингээд safety car гаргаад Алонсогоос дөрвүүлээд тэгээ энэ дээр болохоор Масаас аврагын төлөө өрсөлдөж исэн. Эцэст нь тэгээд 1 үлээ 2 оноогоор ялагддаг те. Тэгээд Масса одоо юунд ингээд гомдол гаргаж байгаа гэхэлэр Exton буюу тухайн үеийн Формула 1-ийн менежмент энийг мэдчихсэн мөртлөө ямар нэгэн скандал гаргахгүй гэдэг өнцгөөс дараад нуцсан. Тэгээ энэс болоод Масса хохироод үлдсэн. Нэгт аврах болох боломжийг алдсан. Хоёр тухайн эсгэл санааны хохирол гэж нэгж байгаа. Дээрээс нь төрүүлсэн бол энэ хүн чи авраг болоод нэлээ олон сая одоо шагнал авах хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэрийг боломжтой тий. Алдсан боломжийн өртгөө нэмээ тэгээд ингээд ерөнхийдөө нэг 60 сая паунд стерлинг нэхэмжилж байгаа юм байна. Тэгээд шүүгч одоо бас нэг том шүүгч юм байна. Сэр цолмолтой. Тэр хүн өнөөдөр албасаар материалын хүлээж аваад тэгээ магадгүй 5 өдөр анхан шатны юу гарах юм шиг үлээ. Нэмэлт материал хэрэгтэй юу? Эсвэл яг энэ байгаагаараа ингээд шууд хуралдаа ингээд шууд орох уу гэдэг. Тэгээ нэлээ удах бах те одоо юм бол төртлээ. Балиар юм болох бах л та. Нэг хойжлын болох бах те. Яа, тэгтээ тэгэл Масса ялчвал дахиад бөөн шүүгч хэлэхгүй юу? Бол магадгүй. Бас прецедент үүсэх болох. Тэ. Нэгэнд ингээ араас нь ингээд хөөгөөд ингэж болдсон бол яага би болохгүй ингээд. Тэр нөгөө нэг хамт явна сте баг. 21 оны юу гэж яваад сте. Би тэрийг давраа авцсан бол би 8 удаагийн авраг болоод ингээд чи явна сте. Нэг яг нэг улирд басаал те. Феррариг хараалаа. Тэгээд талд нэг хараал. Ер нь шүүгтнээс. За нэг юм мэдээ байна. Сонирхолтой л юм те. Тэгээ тэр л яалтчгүй гэхдээ мэдчихсэн гэдгийг л батлах л асуудал юм байна л та те. Тэр угаасаа юу бах уу? Тэгээд л тухайн бас нэг бичиг цаасны имэйл юм байгалах л та. Мэдчихэд үнэхээр цолын ягаагүй бол бас үндслэлтэй л юм те. Мэдээгүй бүгд л дараа нь цуг бөндөө мэдсэн болдог л яг. За яг харчлаа юм дээрээ. Тэр нөгөө нэг дугуун дээр яадаг багийн нут чи яалаа. Тэгээ арийнхын дөрүүлээгүй үстэй. Тэгээд хинч дөрүүлээгүй болоод өнгөрчлөө. Нөгөө Тур де Францд баахан сэргээ ширгэлээл нөгөө нэг хэмжээ Америк өгөөгүй шүү дээ. Армстронг тий Армстронг чи хэд удааг юугаар хаалгалаа. Чичээс алаад 8 жил дараалал болсон тий. Тэгэхээр чи хэнд нь өхөвдөө тэгээд. Чи яг дараагийн хүнд нь өгсөн чи тэр нь сэргээ ширгэлжсэн шүү дээ. Тэр ихний 20 хэдэн бүгдээрээ дашраараа сэргээшний бас бодлон талцсан. Манай Ювентус ч бас ингээл торгуулсан шүү дээ. Ювентусыг л ганцаар яасан гэж дараа нь бүгдээр адилхан байсан шүү дээ. Бүгдээр шүүгчтэй ярьж мэрдэг, бүгдээр шүүгчд загнадаг. Тэнгүүтээ хөлцөх хугацаа дууссан тэгээд Интер зүгээр үлдсэн байхгүй. Тэнгүүт аягүй байлаа шүү дээ. Тэгэхээр бас яг 5 жилийн дараа бүх Интерийн бас юмуд гараад ирж байгаа байхгүй. Интер бас ингэ шүүгчтэй ярьдаг байсан. Тийм өнгөт юу байхгүй болсон. Хөөл цугцаа өнгөрцөн гээд Италийн нэг спортивны одоо спортын юу гэж байд юм бэ л да юридикшн гээд тэр нэгэ тусдаа юу үндсэн юунээсээ тусдаад байд юм шиг үлээ.
За мэдээний болон тий ингээд болмол Нэг юу ирч байгаа. Нөгөө нэг ирэх жилээс нэг Cadillac чинь ерөнхийдөө Ferrari-гийн юмнууд авч байгаа шүү дээ. Тэгээд Perez сая ярилцсан дээр 11 сарын 13-14 лөө SF23-ыг унж тест хийх юм бэлээ. 2 өдөр. Тэгээ бас хийж байгаа юм шүү дээ. Өмнө үрдс тий. Тэгээ Vasari-гийн яриагаар болохоор энэ бол нэг машин унах таад байгаа биш. Зүгээр арын албан яаж ажиллахаа сурах гэж байгаа гэсэн. Одоо нэг логистик. Ирээд инженерүүд нь яг одоо юутэйгээ яаж ажиллах вэ те юм яаж авах вэ юу нь яаж холбогдсон байдгүй систем нь яаж тийм шалгах гэж уралж байгаа гэсэн. Тэгэхээр тий. Яг би нэг уншиж тэгж бодсоо. Нэрээ бас тийм бэ нэгэд. Тэр чинь нэг хүн гарч ирэл нэг гэл нэг тэрэндээ бас биш. Цаа нөгөө нэг рейс инженер нь бас юм яаж харах уу, яаж мэдээлэл өгөх үү, яаж юунаас харах уу, те алиг нь дарж ингэж тэр болгоны бас ингээд Ferrari-гийн юу гэж л байгаа юм шиг хэлээ л дээ. Application ч гэх юм уу те тийм нүдэ. Тэгэхээр тэрийг нь сурах гад гараж одоо яаж эргээгээ дараа нь Папакалины холболтуудаа хийх үуч гэдэг юм уу бас нэг зөндөөл юм байдаг бах. Тэгээ тийм л туршиж үзэх гэж байгаа юм гэсэн. Тэгээ ер нь Cadillac иймэрхүү хүмүүсээ одоо өөр багаас авч байгаа үстэй. Өмнө нь Formula ажиллаж хүмүүс авч байгаа бах тий. Тийм бах тий. Одоо юу гэдэг айл нэг багт нэг олон жил нэг дундаж яг дарагч болоогүй, доошооч унаагүй нэг тэдэнд дундаж гарууд тийг баг авчрал за одоо чи энэ дараах хий. Гэхдээ Cadillac ч өөрөө бас аюул олон багтаа штэ. Endurance Vect байгаа, Indy байгаа, Formula E байгаа. Porsche GT3 мөр бүх зөндөө багтаага. Тэнцээ мэдээж бас ингээд чинь бас юм хийж байгаа шүү дээ. Тэнгүүд бас ингээд тэнцээ бас ингээд дээшлэх гээд гатсан гараад байгаа шүү дээ. Ингээд дээр нэг дарга нь байгаад байдаг те менежер ингээд энэ халагтлал бид менежер л гэдэг байдаг. Тэнгүүд тийм хүмүүс чинь бас ингээд пампамаг гэл түүгээд авчлаа байгаа л та. Андрети чинь бас тэгэл бас зөндөө үйт шүү дээ. Андрети чинь өөрөө юм баг аль дээрээс цуглуулаад бас ингээд үзээлээсэн. Бас бэлдсэн хүмүүс байсан баха. Гэтэл амар том шок болох. Тэ тэр бол үнэлж ажиллана. Тэгээд аргаа олж ажиллана. Ивэ бол гэдэг ч тэ. Хаана юу дарахаа мэдэн. Түрүүний Мексик дээр GP шиг тэ. Цаашаа гарах чад наашаа яриад хэлнэстэй гэнэ тэ шүү дээ. Би саяхан хоёрт юу болсон шүү дээ. Нэг хиний Verstappen-ы рейс инженер байсан. Одоо GP-г рейс инженер ч ихтэй нэг арын албанд одоо машин инженер ч юм уу механик гэж хэлэх юм да. Тэр үнийг нь одоо сая Sauber аваа явцсан гээд Whitley дөө хүмүүсээ татсан хүмүүсээ татсан л гэдэг шиг. Нэг юм хүн бас зөндөө байгаа. Тийм бах те. Cadillac чинь нөгөө нэг принципл нь Sauber-т байсан хүн хэллүүдээ үлээ. Тэгэл бас эргүүлэл хүмүүсээ дуудаад аваад явжлаа баг. Багийнхнаа дуудаад те. Заанда наашраг. Саяас нөгөө Horner-ыг гараад бас олон хүн ажилласаа гарч марсан гэдэг ч те. Тэр хүмүүсээс дундаас нэрхтэн хүн байж л байгаа шүү дээ. Орж ирж байгаа багт бол. Окей. За ингээд уралдаанд орчихгүй дээ. Тэхүү. За let's go. Бид өөрөө дотроо ярихдаа нөгөө нэг quali дээр бас айхтар сонирхолтой үр дүн гэх юм уу те. Ярианы сэдв эсвэл драма гараагүй учраас шууд уралдаан руу өсрөе гэсэн. Гэхдээ яг quali уралдаан алиг нь ч үзег үзэгчтэй байх юм бол те. Зургийг гаргаад одоо quali дээр Lando Norris pole position авсан. Leclerc 2-т, Hamilton 3-т, Russell 4-т, Verstappen 5-т, Antonelli 6, Sainz 7, Piastri 8. Hadjar 9, Berman 10. За одоо хамгийн ганц ярианы сэдвч одоо Piastri юм уу те? Хошорсон те. Сайн авчдаг. Ferrari сайн байгаа, Piastri муу байгаа хоёр л үнцгүй. Хуралдаа гэх юм сая энэ 7 ногт юу л хэлсэн юм шиг л дээ. Мексикийн зам маань одоо өөрөө онцлог. Тий одоо салхи ихтэй тэгээ аюух шороотой байсан гэдэг. Нөгөө нэг яг тэрнээс дээрэс нь юу юм бэлээ. Мексикийн Гран При өөрөө хамгийн өндөрт байдаг. 2200 метртэй байдаг. Тэгэхээр салхи нөгөө нэг агаар арай юу юм шүү дээ. Агаар аим шингэн. Тийм. Одоо юм даралт багтай. Тийм. Тэнгүүт тий. Нэгтрэл багтай яг. Тэнгүүт нөгөө нэг багууд юу авчирд юм яа л дээ. Яг апгрейд гэхээс илүү яг нэг рестэд зориулсан ийм даун форс нэмэх гээд одоо арийнхын үеийн гинтер чинь нэг талбаас нь том тий. Тэнгүүт доотын бим wing гэж байгаа ш нь ингээд диффузер нь тэнцээд тэр мэрийгээ бүр ингээд дээш нь босгоод тийм нэмэлтүүд хийд юм бэлээ.
Тэгээ нөө энгийн уралдаантай харьцуулахад агаар нь 25%-аар бага. Тэгтэр багтаад. Тэнгуут багууд нөгөө Монакод авчирдаг шиг тийм high down force. Монакогийн л баг бүх RMV ингээ авчирдаг. Тэгээд агаарны нэгтрэл багтай хичнээн хурдан яваад байгаа ч гэсэн агаар нь хүргэж чаддгүй учраас нөгөө амар олон юм загасны заламгаа шиг юм мотор хажуудлын нүхнүүд. Тэгээд нэг том асуудал нь мотороо хөргөх, хоёр дахь том асуудал нь тоормсоо хөргөх, тэгээд гурав дахь асуудал нь down force яаж ихээр гаргах вэ гэдэг тийм асуудал. Тэгээд саяны уралдаан дээрс нэг Алонсо одоо багууд ретайр хийгээд байгаа шүү дээ. Тэр болон Алонсогийн хувьд бол одоо жишээ нь одоо нөгөө тоормс нь хитрхи халаалснаас болоод хөргөж байсан тийм. Тэрнээс болоод яасан ба. Тэгээд дээр нэмээд зам нэлээ шороотой байсан гэдэг чинь жоо айгу тийм шороо тоосонцор ихтэй. Одоо яг цэвэрхнэрээ биш тэгэхээр одоо грип айгу багасаад байсан гэсэн. Барьцалтай байхгүй зам дээр халтарцгаасан гэж. Нэр би юу сандрчлаа. Хоёул бид нэг студиудээр ингээм юм бичлэг хийдэг штэ тий. Тэгээд өмнөх дугаар гараа явжсэн чинь яг тэр студиуд ажилтдаг нэг эмэгтэй хүний найз залуу нь Формула 1-ийн логистикт ажилтдаг гэдэг. Бид тэрийг гараад ирсэн чинь та яг юуны тухай ярьсан бэ гэдэг амар асуугац тий. Тэгсэн чинь Формула 1 гэсэн чинь хоорондоо хоёр ажилтны хоёрын хоорондоо ярьсан юм шиг үлээ. Тэгсэн тэр би чад хэлээ үсттэй гэж үг. Тэгсэн чинь өөрөө танилцуулаа тий. Тэгээ маань найзлууд тэгээд юунд ажилтсан шүү дээ. Одоо Мекс руу явцсан байгаа. Nice. Тэгээ одоо буцаад тэгээ одоо Мексикийн дараа буцаж шууд ирнэ гэдэг жаах. Тэгээ ирчингүүтлээ тэрнийхэн дараа хаашаа хаана болох вэ гэсэн чинь тэр хэлсэн ах. За энэ чинь ингэ болно гэсэн чинь Катар Абу Даби гэсэн. Тийм Абу Даби би хамт явна гэдэг. Тэгээ дөнгөтлөө шууд тэгээ хоёр уралдаа үзэх юм гэсэн чинь үзнэ гэж найд чинь та. Тэгээ энэ дээр нэг юу харагдаад байгаа байхгүй нэг тулгаан логистикийн талаар ярьжсэн шүү дээ тий. Тэнгүүд энэ баг нь Мексик руу явцсан. Тэнгүүд нөгөө багууд нь одоо жишээ нь Лас Вегас юу руу явцсан байгаа байхгүй. Бразил руу явцсан. Тэнгүүд Мексикийнх нь буцаж юм уу хураагаад Европт ирчээд тэгчээд Абу Даби. Тэгэхээр яг нөгөө нэг гурван өөр баг ингээл салаал явж байгаа гэдэг чинь энэ дэр батлагдсан юм байна. Ямар тач тэр залуутай уулзъя гэдгсэн чинь болно уулзуулъя гэсэн. Тэгээ яхаа сонь ярьж байгаа. Юу яавал бас танаа юунд гэтгсэн. Nice. Онгор хүн байгаа. Зя тэрнээс чи юу яриад эхлэхчихлээ. Гана Феррари ягаад хурдан гэж ярих гэжсэн үү? Би сэргээр Норрисын талаа нэг. За. Норрис яг ингээд Леклер нэлээд сайн яваад юу хийгээд provisional P1 авсан аахгүй. Тэгээ явчихсан чинь яг сүүлд Норрис орж ирсэн л дээ. Норрис орж ирэнгүүт бүр нэмэх 2-3-аар ингээд ахиулаад ороод ирсэн. Амар орж. Леклер бүр ингээд байдгаа шахаад амар клин уралдаа яваад ингээд орж ирсэн чинь Норрисыг давалцсан аахгүй. Тэгээд сүүлд юу хийсэн чинь нөгөө нэг Норрис өрөөлөн дээр гардаг мэдээлэл авдраацсан байл. Мэдээлэл нь гэхлээр юу гэхлээр за чи нэгдэх сектора нэгт яваа хүнээсээ эсвэл өөрөө өмнө явснаасаа тэд дээр ахиуллаа. Тэд нэр хойно явлаа гэд мэдээлэл гардаг. Тэрийг унтраацсан байлээ. Тэгээ яагаад гэж байгаа юм би ингээд баг мэдгэжсэн маа. Мэдээлэл надад баг тусмаа би илүү ингээд урагшаагаа ингээд зам руугаа концентрейт хийгээд явдъя маа гэд. Тэгээд сүүлд барайнд орч пак асаасан чинь P1 гэдэг. Вау солиорсон гэдэг. Зөвлөд те. Тийм бас нэг юм сэтгэл зүйн бас нэг өөр тоглоом хийдэг те хийж үзэл. Тэг цагаа олж хийж байгаа шүү. Тэ. Яг нэг хайрцаг дотроо сэтгэж байгаа шүү дээ. Жижиг хайрцагтай хүмүүс ингэ. 100% ингэж яг тэр гол харж байгаа шүү дээ. Норрис ингээл юм унтраагаал хажуудаа лент мэд наагаал те. Нэг юм тэрхэндээ л ингээ бас нэг юм сэтгэл те. Яг. За тэгвэл шууд уралдаан руу гарах уу? Норрис дээр байгаа юм чинь те. Дараа нь тэгээд Норрис Piastri дээр одоо Piastri удаан яасан гэдэг нь Стелла хэлцсэн байсан бэ. Piastri болохоор Piastri өөрийнх нь жолоодлогын одоо стилд таардаг тий. Жоон таардаг одоо юм чон гулгалттай зам дээр арай жоохон муу барьдаг. Тийм болохоор жоохон муу уралтаад байна. Тэгээ жоохон бараг яг худалчинд жоохон машинаа барьж сурах хэрэгтэй. Иймэрхэмд уралд сурах хэрэгтэй хэлсэн юм шиг л тийм. Юу яасан л дээ. Piastri өөрөө бас тэрийг баталсан л л. Ингээд механикуудаа одоо Остноос бас нэлээд удаан байгаадсан шүү дээ. Бүх юм ингээ нэг бүрчлэн ингээд үзээд ерөөсөн машинд байхгүй гэдэг дээр аль санал нийслэн. Тэгээд Стеллагийн яг түрүүний тулгаа хэлдэг шиг
яг юм downforce их шаарддаг ийм уралдаан дээр ерөөсөө Piastri уралдчихдаггүй байна. Тэгээ энэ дээр ажиллах хэрэгтэй гэж хэлсэн байна. Эсрэгээрээ багтаа дээр тийм. Эсрэгээрээ Norris ийм дээр сайн уралддаг. Тийм л тийм. Одоо Leclerc бас сайн уралддаг шиг тийм. Leclerc хоёр яг уралддаг. Жоох ингээ гулгаж одоо эргүүдээ эргэлтэн дээр жоохон гулгалттай ороод гарч явдаг юм. Энийг сайн мэдэрдэг нэс гэж надад сайн. Тэр нэг F1 data analysis гэдэг нэг пэйж сүүлээд одоолоод байгаа юм биш үү? Одоо нөгөө яг бидний өгж байгаа датанаас айгүй бидний харж байгаа нөгөө F1 TV-с авдаг датаг айгүй хүнд ойлгомжтой гоё болгож харуулдаг. Тэгснээр тэр нөхөр Instagram дээр надад одоо 20 жолоочоос 12 намайг дагд юм байна гэдээс өөрөө гаргацсан. Өөр хийг хараад тэгсэн чинь сая Остны дараа нөгөө нэг дата гаргаад пост оруулсан чи Оли Бермэн өөрлөнд бичээд миний дата хаана байна гэд. Тэгээ тэр чата дахиад Instagram дээр стори болгосон. Тэгснэ өөдөөс нь ингээ инээсэн эможи болоод sorry анда одоо нэмээд дахиад пост хийчихтэй гэд. Тэгээд ер нь ингээд ер нь нэлээд одоолоод байгаа юм лээ сүлээд. Тэгээд тэр айгүй хэрэгтэй дата гаргаж өгдөг. Тэрнийхаар тэр болохоор нөгөө Norris хин Piastri хоёрын quality lapping гэдэг нөгөө нэг юм телеметр зураг харьцуулдаг шүү дээ. Тэгж харьцуулсан юм байлээ. Тэгээд тэрэн дээр яг энэ дээр энэ алдсан гэж хэлэхэд ер нь айгүй хэцүү. Ягаад гэвэл жолоодлогын стил нь амар өөр байна. Norris-ийн хувьд нөгөө curb буюу нөгөө замын бондгор улаан цагаан руу хамгийн их дайрч гардаг жолооч. Piastri-гийн хувьд баг тэрийг хамгийн их зайлс хийж тэрийг мөрөхөөс хамгийн их зайлс хийдэг тийм төрлийн жолоодлоготой. Одоо хамгийн их цаг алдсан Piastri болохоор эхний сектор дээр эхний нөгөө нэг хурдан шикэн дүүн дээр хамгийн их цаг алдсан. Тэрэн дээр яагаад Norris илүү байсан бэ гэхээр Norris ингээд дайраад гараа явсан учраас. Тэгээд ерөнхийдөө Piastri-гийн түүх одоо нөгөө quality-ийн түүхийг ажиглах юм бол Kerber нь хамгийн бага авдаг жолооч нар. Нэг одоо өөрийнх нь дадал гэх юм уу те. Тийм ээ тий. Тэгэд харин Norris эргүүлээд Kerb хамгийн их авдаг. Тэгээ энэ дээр л ингээд энэ хоёрын зөрүү ингээд амар холтцсон байгаа. Тим хоёр өөр стилтэй жолооч нараа гэт тэгж гаргасан мөлий. Зя Norris гэдэг дээр шууд уралдааныхаа сэдвээр орё да. Тэгээ. За мэдээч. Энэ уралдаанд чи Мексик юу байсан бэлээ? Сүүлийн 4 жилээр өсөө яг нэг цүн талаас ихсэн хүмүүс тий. 1 3 гэсэн хүмүүс төрүүлсэн юм л. 2 4 хөдөл одоо эхэлж хөдөлсөн хүмүүс төрүүлж байгаагүй. Тэр нөгөө яа тийм бол дандаа бохор юу гэдэг болохоо тийм бохор агаар дээрээ тэгээд тэрний одоо тэр чинь 15 секунд тэр урт чулуун чи 15 секунд юм байна шүү дээ. 200 м гэлөө хамгийн урт юм байна шүү дээ. Амар урт. Тэгээд тэргүүрээ тийм болохоор яг тэр урт дээр яг ер нь бол 3-т байгаа хамгийн ашиг даваа талтай байдаг шууд. Хон салхиад сүлж явж байгаад гараад ирдэг. Шууд яг эргэлтнийхээ өмнө гараад ирдэг. За Lando Norris за бид гурвын манай үзэгчдийн одоо хамгийн үзий яддаг гэж боддог жолооч манай. Одоо гайхалтай одоо зарим хүмүүсийн одоо хэлж байгаагаар те өөрийнх нь амьдралын хамгийн төгс Гран При одоо хамгийн төгс 7 хоног карьерийнхэнтэй амьдралын одоогийн байдлаар боллоо гэж те дүгнээд байгаа. За тэгээд энтэй ч бас бид гурав санал нийлж байгаа. Нийлж байгаа. Нийлж байгаа. Бид гурав нийлж байгаа гэж тулгачлаа шүү дээ. Нийлхээс. Гэтэ юу юм бэлээ? Эцсийн нөгөө нэг юу орж ирэхэд 30.2 секундээр хол орж ирсэн. Тэр нь энэ жилийн 3 юм байна тий. Хамгийн хол. Энэ жилийн одоо хамгийн хол тасархай төрүүлсэн. Тэгээд өөрийнхөө championship rival буюу тий одоо аваргын төлөө өрсөлдөж байгаа өрсөлдөгч жолоочоос 41.8 секунд адилхан машинд. Тим тасархай орж ирсэн гайхамшигтай уралдаан үзүүлсэн. Уралдаан боллоо. Тэр юу ч ярих хөт те мундаг. Алдаа гаргасан гайхамшигтай. Харин алдаа гаргасан үү те. Манай ч тэгэхгүй гайгүй цараа 20 секундын урд явж алдаа гаргачих гэдэг юм шүү дээ те. Тэгтлэр нь эхнийхээ дээр нэмээд эхлэхдээ дандаа байр алдаад байдаг байсан чинь болчих тий. Одоо юугээ сайн реакц айгүй сайн яадаг болсон билээ те. Ард байгаа дэс илүү хурдан хөдлөө тасраал болсон шүү. Эхнийхээ хэлтээс л. Пүүст амар гарсан тий. Артлын нөгөө 3 болыг алдаад болчих. Тэг яг 2 Ferrari Max-тай эхний тавиг дээр гурвал яг зэрэгцээл орж ирсэн те. Ерөөсөө амар орж ирсэн. 4 зэрэг. Тийм дий юу л байгаа штэ. Quali гараа эхний эргэлт эхний тойрог. Тэгээд энэ жилийн түүх бол ер нь тийм л байна. Энэ мурыг л давтчвал тэгэл ерөөсөө гүцэхдэггүй sorry. Бай гэж алга болж байгаа те. Тэгээ Norris бол энэ гурыг одоо үнэхээр төгс гүцэтгэлтэй
түрүүн Зака хэлжсэн те quality-ээр нэлээд тасархаа орж ирж байгаа нь хинч ойртож чадаагүй. Тэгээ уралдаан дээр гараагаа сайн хийсэн, ихний тойрог ихний эргэлтээ сайн хийсэн. Ямар ч алдаа гаргаагүй. За тэгээд урд гараад тэгээд өөрийнхөө уралдааныг хийгээд алгуулсан та. Стагаан онцаар орлуулж чадсан тий. Туу маялал. За тийм байна. Тэгээд Мексикийн Гран Приг хүмүүс их ам муутай хэт юм лээ. Би бол тэгж айхтар мухай юм үзчихсэн санахгүй. Гэхдээ ягаад тэгэхээр нөгөө түрүүний халдгаас нь тэгээд нөгөө гулгаатайгаас нь айхтар би миний гүцээд байдгүй тэгээд айхтар сонирхолтой юм болоод байдгүй л. Гран Принууд болдог. Тэгтэл энэ жил одоо Норрис урагшаа гарч алга болсноос бусдаар бол гоёс тий. Гоёсан. Алан боллоо гэж. Нэг юм дээр пэйж дээр хэвчээ. Эхний 12 тойрог өнгөрж ин тэгтэл өдийг хүртэл баг уралдаанд болсон одоо өдийг хүртэл өмнөх Гран Принууд болсон бүх юмнаас баг илүү гоё сонирхолтой болсон. Дөнгөж та баг юу юм те 6-1 дэж ороог байх та. Тий. 71 байсан тий. За тэгээ эхнээс нь гурлаа задлаа да. Эхний эргэлтээсээ. За тэгээ. Шууд эхний гурыг. Эсвэл хамгийн хил ам дагуулснаас нь эхлэх юм уу? За яг шууд сүүл рүү орчих. За тэгээ. За эхний эргэлтээс нь эхлэх. За эхний эргэлтэн дээр нөгөө нэг микрон цуугаад ардаа дөрүүлчих гэдэг шиг. Нөгөө хотгоор нунаа цуугаар те. Би нөгөө дандаа юуруу нисгээс нөгөө үлзитрүүгээд машин цуухаар ардаа дөрүүлчих. Дандаа хүн жигж илээс олгодог шиг. Түүгэнд байгаагүй гэж хүмүүс яриад лээ. За энэ нэг эргэлт рүү 3 хүн жигж орохыг харснаас биш. 4 хүн жигж орохыг үзээгүй. За тийм гоё дүр зураг гарсан. Тэгээд манай үзэгчдээс үзсэн бол мэдж байгаа те. Хүн болгоны судал дээр нь үнэлтүүлээд пүү гээл ороод ирсэн. Макс ч шороо босгоол ороод ирсэн. Тэгээ яг нэг тэр кев гэдэг байгаа шүү дээ. Кев дээр торонсолд гэсэн. Тэгээд нөөтөн дээр чинь торонс барихгүй угаасаа тэгээд замаасаа гараад явсан. Макс гарч яваад, Леклер гарч яваад тэгээд буцаад орж ирсэн. Гарлуу гарсан. Тэгээ харин за эхний нөгөө нэг хэрүүлийн алим энэ дээр гарч ирж байгаа. Максс болж байгаа шүү дээ. Яагаад замаас гарсан нь ашигтай. Яг дөрмийн дагууд ингээ хичээгээд зам дээрээ үлдсэн нь хохирж байгаа юм бэ. Хийсэн бэ. Хамгийн их гомдолт нь хэн бэ? Рассел. Жорж Рассел те. Одоо ч гэсэн Instagram дээр пост оруулсаар л дээ те. Өнөөдөр бүгдийнхэн зургийг оруулсан. Би бүх хүний ингээ онборд эхний дөрвөн онборд ингээ юуг оруулаад. За би эхний эргэлтэнд торомзолсон, цэвэрхэн эргэсэн, замдаа орох гэж хичээсэн, замдаа ч орсон, өөрийгөө P2 болчлоо гэж бодоод 3 дахь эргэлтээс гараад ирсэн чи би P6. Энд чи одоо шодрог явдлаа, ариу явдлаа гэд пост оруулсан лээ. Тэртэлтэр. Гэхдээ мэдгүй. Би одоо Ferrari-гээ biased учраас одоо огчлал. Тэн дээр гэхдээ өөрийнх нь байрлал нь угаасаа л тийм л байсан юм шүү дээ. Нөгөө хүмүүс нь гэхдээ одоо чинь Max дээр ярил л та. Max дарах юм бол угаасаа аваар л хийх байсан шүү дээ. Тэ мөрөлт ташаалдаг шүү дээ. Leclerc ч хэрвээ ингээд баруун дарж ороог бол Hamilton-да шахуулаад бас аваар л хийх байсан. Тэгээд одоо ингээд замдаа үлдъя гэд шудраг уралтыг гэдэг аваар хийгээл ташраараа бамбак гэж орох гэсэн юм. Leclerc ч хэцүү юм шүү дээ. Тэрнэр нь юу юм бэлээ? Одоо гол нь Max одоо тэр уртлын 4 хүний 4-т явж исэн. Russell 5-д явж исэн. Antonelli Russell-ийн хойно байсан те. Тэнгууд Max гарч яваад урд нь ороод байраа өгөөд буцаад 4-т орсон. Тэгсэн. Leclerc бол Hamilton Apex Hamilton төрүүлж орсон. Hamilton-ийн эргэлт байсан байгаа байхгүй. Leclerc гарч явж болно. Тэгтээ Leclerc буцаж орж ирэхдээ Hamilton-ийн урд нь орсон. Тий, Norris л байрыг тавьж өгчөөд ард нь Hamilton байраас л тавьж өгөв. Тэрэн дээр Leclerc одоо замаас гараад өөртөө давуу тал авсан учраас гээд торгуул ирэх хэвээр гэдэг л. Энийг зөвхөрд бол хараад яг race incident гэж үзсэн байна. Тий. Шахуулж гарсан гэдэг. Тэг ер нь бол угаасаа дээр нэмээд яг нөхцөл байдланд өөрөө их хэцүү орж ирж байгаа шүү дээ. Тэгээд Стюартуудын эхний ялангуяа эхний тойрог дээр ер нь нэг тийм торгоод байх. Яг аваар хийчихээгүүл бол ингэж. Тэгтээ Hamilton дараа нь торгуулсан баг. Тэр чинь бол өөр явдал. Тэр чинь бол тусдаа. Тэгэхээр яг эхний эргэлт хийж байгаа шүү дээ. Эхний тойрог. Эхний тойрог эхний эргэлтэн дээр ялангуяа иймэрхүү юм дээр юу бол нэг авч үзээ. Тийм зөөлөн ханд гэх юм те. За тийм болоо. За тэгээд яг хуу
энэ дээр мэдээж хамгийн ихээр Russell гомдлсон. Бас нөгөө Radio Rewind гэдэг үзэх юм бол Alonso хамгийн их гомдолж байгаа юм билээ. Тийм байлээ. Хаана бүр арднаа. Тий. Би ингээ гараа явчих болох юм уу? Яагаад гэдэг юм бэ? Энийг цаашаа хэлээ гэдгсэн. Инженерийн сүлдээ аргаа бараад нөгөө аргадаад тэгсэн чинь нөгөөт нь Алонсо инженертэй за яг чиний бороо гэж тийм хийж гинэ. Ямар дамжуулаад ямар нэг юм хийгээд гээд нэлээ оорсон мөлий. За энэний холбоо гэх юм уу те. Одоо түрүүний хоёрын гаргаж ирээд байгаа шиг 6 дугаар тойрог дээр Hamilton нэг Max гүйцэх оролдлого хийсэн. Гүйцсэн. Хоорондоо дугуйгаараа контактаад хоёлоо ч явахтай Hamilton гарсан. Буцаагаад Hamilton Max-ыг гүйцэх оролдлого хийгээд замаас гарч яваад тэгээ гүйцсэн. Тэгээд Hamilton 10 секундын тургуул. Тэр бол угаасаа юу юм бэл ч тэ одоо эргэлт нь бол яг одоо позишны хувьд бол Max их байсан. Max бол төрүүлсэн. Позишн автсан. Тэр дараагийн 2 дахь 3 дахь хэрглэжсэн Max их байсан. Тэгээд Hamilton гарч байгаа штэ. Hamilton яг гарч болно гэхдээ гарчаад эргэж орохдоо заавал тэр заасан замаар яваагүй ч үзүүлэх шаардсан. Гэхдээ харин тэгээд тэгж яг нөгөө юу н уншигч байгаа ч гэсэн байраа өгцсөн бол болох байсан биш. Гараад Максийн урд гараад ирсэн учраас торгуулж байгаа. Тийм. Одоо байраа өгөөгүй учраас 10 секунд торгуул ирчихэж байгаа байхгүй. Би энэ тэрийг бас юунаас гахаад инженерүүд нь за өгчхөө гэд яагаад хэлээгүй юм бэ? Заал тэгсэн чинь Макс Бермэнд гүцэгдсэн. Тий. Тэр дороо. Тэр чинь 2 хүнд өгүүлчихэд байгаа юм. Тий. Тэгээ бүр замбраа гарцсан байлээ шүү дээ. Тий. Чин тэр чи хоорондоо бас Макс ч бас араас нь дахиад өөрөө гарч байгаа ярьж байгаа. Тэр хоёр чи хоорондоо ингээд гингуут Рассел дайраад. Дараагийнх дээр нь Расслыг Макс шахаад гаргасан чинь Бермээр голоор ороод ирсэн. Тийм. Берм чинь гоё онгорхоод хаалаа гэдэг дайраад үзтээ. Тэгээд ийм заваарсан юм болоод тэгээд Хамилтон ямарсан байраа буцаж өгөөгүй. Тэгээд замаас гараад тэгээд давуу тал авсан учраас зам тэр булан ингээд дайрч гүнгүүцсэн учраас 10 секунд. Тэгээд дээр нэмээд эргэж орж ирэх хэвээр орж ирээгүй. Тий. Тэр яг нөгөө уг нь яг нөгөө үзэж явах тэгж ойлгоцсон шүү дээ. Орж ирэх процессоо зөв дагаагүй учраас торгууллаа. Тий. Би тэгж ойлгосон. Чинь эргэлт ингээд орж байгаа юм манай ингээд зам ингээд ингэж орж ирэх хэрэгтэй шүү дээ. Туслах зам тий. Нарийн чи манай зүгээр ингээд асфальт шууд ингээд заавал тэрүүгээр гараад асфальт хийсэн байх шүү дээ. Шууд ингээд нэвтээд зүлгэндээ гарцсан. Би тэгэл за энэ торгуул ирэх. Би яг тэрнээс болоод торгуулчлаа л гэж бод. За тийм болсон. Тэгээд хүмүүс бол за 10 секунд хэтэрхий чанга байна. Эсвэл яагаад Leclerc торгоогүй ижиж хэнийг торгоо. Яагаад тэгэхээр Leclerc дээр тэр бол бас Hamilton-ы Apex юм байсан юм билээ л дээ. Гэхдээ Leclerc гүйцчихэд байраа буцааж өгөөгүй. Яг хөө цаасан дээр 4-ийн хувьд адил ойролцоо. Би бодлоо өөр багийн нисгэж байсан бол гомдол гаргаал харах л байсан баг л да. Харин тий. Ferrari-гийн хоёр бол Ferrari өөрсдөө чимээгүй за чимээг болцлох л та. Барай авч. Бид нар цаашаа ярьж байна гэсэн зүгээр устгах хэлбэрээр дамжуулах. Юу яатсан бахад ингээд яг тэр инстинкт харж байгаа хооронд Hamilton үжээ дараагийн юу руу ороод Leclerc байраа буцааж хэмж удахгүй болцсон бах л та бас. Тэр чинь 2 дугаар эргэлт 1-2 гээл за гэж 6 дугаар эргэлтэн дээр угаасаа Hamilton ч өөрөө ингээд замаас гараад бас ингээд юунд орчиж байгаа зү. Үгүй тийм Hamilton дэж яг бүр 6 дугаар тойрог байхгүй. Тойрог бүр сүл. Тий. Тэгэхээр яг албаарч гэж тэгээд өрөөнд өгөөгүй. Тэгэхээр яг Stewart-д уусаа юм хийхгүй болонгууд нь тэгэл Ferrari авч байгаа. Тийм за ер нь бол авч үзэхгүй юм байна гэл. Гэтэ бас ер нь жоох өөдгөө байгаас тий. Тэр нөгөө дараа нь баг маг гэдэг чинь ингээл босны дараа л баг нь гомдол гаргад. Шийдвэр гарсны дараа гомдол гаргадсан. Stewart нь ямар шийдвэр гаргахгүй болохоор багтаа нэг өгөөс. Гэтэ яг энэ Hamilton-ы инцидент яг үзэж байхад нэлээд хойно ноутед болоод андер инвестигейшн болсон шүү дээ. Нэлээд уралдаа явцсны дараа. Ер нь бол айгүй амар бөөл хуцанд айгүй олон юм бол араараас болчихсон шүү дээ. Тэнгүүчтэй эхнийхэн за ноутед боллоо одоо үзнэ гэл араараас явал. Тэр нэг зам дээрх уралдаан бас нэг жоохон жигдэртэл стewardуд бас юм харж амжаагүй юм шүү дээ. Тэр бол тэгэл ерөнхийдөө чимээгүй л байгаа гэсэн. Нөгөө нэг ганаг хэлсэн шигтэй 12 тарихт амар их юм бол тийш амжихгүй. Тий. Заас наатаа байж гэдэг. Тэр их харсан уу за наатан дээр нөттич дараа гараа. Ийцэн тэгээ бичээд гаргачих гэдэг.
Red Bull FI 2 ажиллаж байгаа. Цаг цагт нь хэмээр шүү. За энэ дээр тэгээд формула үзэгчдийн 2-3 хуваагдаад хоорондоо хэрэлдэж байгаа. Яг одоогийн байдлаар тэгээд манай Монголын бас те community маань энэ талаар юу гэж бодож байна? Юу ч хасан бай. Хин торгуулад хин торгуулахгүй байх хэрэгтэй байсан бэ? Эсвэл Hamilton зүгээр өнгөрөөд Leclerc зүгээр өнгөрсөн учраас те эсвэл Leclerc бас торгуулах хэрэгтэй байсан уу? Эсвэл нэг баг болохоор нь арай зөөлөх анд ч уу эсвэл эхний тойрог болохоор нь интернет бас юу яагаад гэсэн Max бас торгуулах хэрэгтэй байсан юм гээд бас тийм бичсэн лээс. Тэр эхний гарч явдаг дээр. Харин тэгэхээр тэрийг одоо юу л яагаад байгаа юм л та. Stewart өөрийгөө мөрдөж байгаа нь уралдааны нөхцөл байдал тэг яг одоо хизээ хаана хин гэдэг нь баг яг тийм ялтганаад байгаа. Тэгэхээр чи Max-ийн гардаг бол яг уралдааны ихэнд байсан байрны төлөө үзэж жагаад тэнгүүтлээ кэптер гараад торомссон чинь торомсонд бариаг өөрөө локсон ч гэсэн барьж чадаагүй тэгээд авар болохоос одоо сэргийлээд ослол болохоос сэргийлээд гараа авсан гэдэг нь одоо тэрийн нөхөд өмөрчөлж байгаа. Тэгээ одоо бас тэгэхэд Hamilton Leclerc хоёрын хийцэн бас уралдааны дөрөж ихний эргэлтэн дээр болсон учраас авч үзэхгүй. Дараа нь Hamilton-гийн нөө замаас гарч ирдэг болохоор бүр ингээд 6 дөргийн дараа тийм ингээд хоорондоо яг хоёр нисгч хоорондоо хоёулаа байрны төлөө үзэж яхад алдаа гаргасан болохоор нөгөөт нь одоо за одоо энэ бол торгуулийн зөрчилмөө гэдгээр торгуулаад явж байгаа. Дээрээс бас юу ах л та тий 4 хүн чигцэлдэх 2 хүн чигцэлдээс өөр ах. Чи 4 хүн чигцэлдээ 2 гар бол одоо алийг нэг торох тий бас 4-ийн хууцсан уунсан чи 4 хүн чигцэл гэж юм байхгүй тий. За зөвхөн наатаа гэж. Балаа. Хин ч ингээд аваар хийгээгүй наатаа юм даа ёо. Тэс хэцүү байх л та энийг хитрхий цагдахаар ч уг нь бид нар ийм л юм үзмээр байгаа шүү дээ ингээд алдсан болж яваа тий. Тэгэхээр нь уралдаан шүү дээ. Тий. Хитрхий цагдчихаар бас нөө гоё үзэх юм алга болчихгүй тий. Нисгчээс гарах үйлдэл нь багтаад эхэлж шүү дээ. Тий. За боли ирээдүгөө бодъё тий. Холоо бодъё аваа бодъё. Таргуулж байгаа баг ингээд зүгээр ингээд торомслаад байруулж дээр тий. Энэ формула 1 энэ бол уралдаан. Энийг дахиад би хэлэх байхаа яг нүгийг бодохгүй гэж. За энтэй холбоотой шууд залгуулах нь нөгөө нэг FIA одоо стюардуудын гаргаж байгаа шийдвэр гэх юм уу те. Race director гэдэг одоо уралдааныг зохион байгуулж байгаа хүний шийдвэр. Тэг яг гол яриа нь гэхээр шууд хоошоо өсөрчих гээл юм л та. Гэтэ яг өсрээд яг нь тойрог эргэлтийн лапийн юугаар явахлаар яг нэг ярих болчиход байгаа байхгүй тий. Чин нэг 2 дугаар лап билүү. Тий. Нөө эхний тойрогийн дараа л буу юм болоо те. Тэгээд тэнгууд нөгөө нэг хаар дээр ихсэн дугуйтай 3 байсан баха те. Тэрний нэг нь бишээ. Ловсон чинь шүргэлцээд урдлын юм ингээл хугалцтай. Тэгээд тэрийгээс мөргөлөөд тийм. Тэгээд нөгөө нэг Лаосны нөгөө нэг уртлын wing plate гэдэг одоо нөгөө нэг энэ хажуудлынхан тийм уртлын хажуудлын босоо зам дээр унаад тэгээд ер нь уралдааны турш нөгөө нэг маршлууд гэ замыг хариуцж байгаа одоо жолооч аваар ослох гарахад шавцтай хүмүүс байдаг да. Бэлэн байж идэг хүмүүс бас нөгөө жолоочд нэг газар нөгөө замын өөр талдаа зам руу гүйж гараад нөгөө шүүрддэг, хог цэвэрлдэг. Тийм юмнууд бол байдаг. Тэгсэн чинь энэ удаа нэг аюултай юм болсон нь Лоусон вингээс болохгүй Питер орцтой. Тэнгүүд үндсэн нөгөө нэг машинууд яваад өнгөрцөн байдаг. Тэгвэл манай Лоусон ч одоо яг юмсаа фитнесаа гарч ирж байгаа тийм. Тэгсэн чинь хоёр нөхөр нөгөө зам дээр унсан юмыг цэвэрлэхгээ зам руу гүйж гарч ирсэн. Яг тэр эргэлтэн дээр Лоусон гарч ирлээ. Йоо тэр бас юу юм бэл тээ. Эвгүй л харагчлаа тээ. Тэр Лоусонгийн ууралдаг тэр бол бүр яг тээ. Дотроос чинсэлсээ гарч байгаа уурал тээ бүр яг. Би дайраад аллаа штэ гэх. Бол яг аль нь ч юм мэдээлэл ямар ч байхгүй байсан. Тэгээ Лоусон ч өгөөгүй нөгөө нэг хоёр маршлуучсан тийм ямар ч Питер бол Лоусон орцсон ч гэсэн мэдээлэл байхгүй нөгөө ч орцсон. Тэгээ харин одоо тэр хүн гүүхгүй ингээ гинт зогссон бол яг те. Буцаа гүйцсэн бол яг өнгө паниктаад бас яач болно шүү дээ те. Тэгээ Лоусон тэр хүнийг чигээрээ гүүнэ гэж бодоод энэ талаар гарч байгаа. Талаар нь гараад. Тэгээ тэр хүн бол гүйдгээрээ гүйсэн те тэр хоёр хүн. Гэхдээ тэр хоёр хүн тэгээ тухайн моментод машин байхгүй гэж одоо явж байгаа хүн яаж паниктвал паниктэн шүү дээ. Тэгээ ийм нөхцөлөд л одоо ямар тохиолдол үүсэхгүй байх хэвээр байсан. Гэхдээ ингээд маш том алдаа гаргаад хүний амь зохион байгуулчин зүгээс те эрсдэлд оруулсан. Тэгээ энийг шалгасан л юм байлээ. Шалгаад Лоусон Пит байсан гэдгийг бол мэдчихсэн рейс директор. Тийм учраас маршал руугаа бойл гэдэг сигнал явуулсан. Зам руу гарч болохгүй гэдэг. Тэр нь гэхдээ замдаа алга болоод очиагүй тэр хүн дээр. Ямар хэцүү те. Тэгэл яасан юм бэлээ. Тэгээ тэр хоёр хүн гарсан тэгээд
азар харин ямар нэг том ослол болоо тийм. Гэхдээ энэ нь бол бас уралдаан зохион байгуулагчийн зүгээс маш том. Тэгээ хүмүүс одоо ингэж байгаа. Та нар одоо ийм multi-billion dollar бизнес хийж дээ. Тэгээд энэ Marshall гэдэг хүмүүс чинь сайн дураараа хийдэм билээ шүү дээ. Ямар нэг цалин авахгүй. Тийм одоо ингээд одоо Rolex event гэдэг, Tag event гэдэг, Louis ингээд цомын зөд. Ийм бизнес хийж нэг хідэн мэрэгжлийн хүн мөнгөлөөр ингээд байнга ажиллаж болтгүй юм те. Тэгээд энэ юм одоо ийм юм гарахгүй болтол одоо ингээд батны хийж явуулдаг бай гэж боддог. Хэлэмс. Одоо нэг хин яриад байгаа шүү дээ. Одоо сайн зүн яриад байгаа шүү дээ. Одоо нисгчдийн юу болчоод. Ерөнхийдөө энэ steward race director энэ хүмүүсийн одоо байнгын нэг хүн болгоё. Тэгэл уралдаан болгон дээр л нэг өөр хүмүүс ирээл шийдвэрүүд нь ингээл дандаа л ингээл хоорондоо зөрчилдсөн юм гаргаал. Тэгээд энэ хүмүүс зүгээр мөнгөний цалингийн нөгөөд ингээд те ингээл жилийн турш ажиллаул л та. За боли үгүүдээ нэг те 5 6 уралдаан нэг хүн дараагийн 5 6-аад дахиад нэг өөр хүн ингээл хуваал тэгээд тийм ер нь гэхдээ явандаа нэг юм шийдчихэл байх л та. Тэгвэл бас юм жоохон замбараа алдчих байгаа шүү гэн те. Сүлүүдээ ийм хувьдлаа товтдох амар олон болчихсон шүү дээ. Ярих нь ч их болчлоо жоохон шуугаа их болцсон байна. Тийм. Тэр нөгөө тестинг дээр нэг автобус гарч ирсэн явж байгаа шүү дээ. Гинтл нэг шийдмэл нь хаврал. Бас эвгүй юм болоод ч тийм. Түрүүн нэр нэг ярих гэж байгаад марч. Тэгээд нөгөө хүмүүс энэ зүлгээ болоод одоо нөгөө юм хайрга хийгээч гэдэг хүмүүс замаас гараад байгааг болиулахын тулд гэдэг. Тийм бас ингэ хайрга чинь бас өөрөө машиныг аллах нэг аюултай байна тийм. Дээрээс нэг хайргараас нэг эргээгээд нэг зам руу орон нисгч рүү ингээд шидэгдэх. Нэг хажаарын гарыг цохлоо яа. Хажаарын гарыг сарвац явжсэн. Юу өрүүлээ барьчихдаг тийм. Тэгтээ нэг тийм бас байгаа л. Зөвлөлээд даваа болон сул талтай те. Тэр нэг зүлэг байхаар нөгөө хүмүүс ингээд ашиглаа те. Өөрсөндөө багцгийн даваа тал гаргаал байна гэдэг. За тийм ээ. Манай үзэгчдээс комент үлдгээрэй. За тий. Virtual safety car л гоо өсрөх үү. Окей. За энэ бол яг нөгөө хамгийн том сэдв те. Одоо өөр юмнууд бол шууд л энэ рүү баг шууд усрэл. Яагаад ингээд safety car гаргачваа? Чин 68 дахь тойрог байсан. Баг дуусах юм те. 68 шээ. Чи бүр 70 штэ. 70 дээр лөө. Safety car хардан те. 70 дээр шууд гаргасан. Тийм. Гэхдээ нөгөө сайн зонхолтдог нь 69 дээр. 69 дээр лээ. Тий. Яг уралдаан дуусгын алдагч байгаа тий. Тэнд артлаа мөрөгцсөн юм шүү. Яг зөгцсөн л доо. Гэтэ ингээл машинаа явуулж байгаагаа л айтайхан зогссон юм шүү. Ийм болчихсон л тий. Өөрөөр ингэсэн чигээр явчихсан. Боксны гүн гэдэг шиг тий. За Carlos Sainz ер нь л нэг бүтлгүү 7 хоног өнгөрүүлээ те. Явж байгаад уралдааны төгсгөлд бол машинаа алдаад хойтлороо хан мөргөөд тэгээд яг нэг манай үзэгчтэй ингээд бичлэгийг үзэх юм бол те болвол эдит рүү оруулчих нэг юм нөгөө бүксэн гүйцсэн машин гэдэг чинь юм хаж дали болчиход ингээд чигээр яваад идэг машин тийм болц өрүүлээ бүр эргүүлсэн чаавас арай гэж догонцоор байгаа дугна буур замаас гардаг юм руу оруулж байгаа тий ууланд ятцтай тий safe газар ууланд тавьчихсан байгаа тэнгуут тэр хүн сайнзын машин баг уралж байгаа хүмүүс ч харагдахгүй тий баг эсрэгээрээ уралдаж ил сайнзын машин руу мөргөн тий эсрэг тойргоор уралж иж тэгсэн чинь тухайн яг нөгөө нэг юм тухайн үедээ яалаа тухайн бүс дээр яалаа гаргаад гүйцэж болохгүй гэдэг боломж өгөөд бусад зам дээр уралдуулах боломж байсныг яг Макс гүйцэтгэл алд дээр virtual safety-гаар буюу одоо хин ч энийгээ гүйцэтгүүлж болохгүй хурдаа байна. Тэгээд цагаар гэдэг гаргасан. Биш шийдвэр гаргасан те. Макс тэгээд дээр нэмээд хин Оскар Пиастрээр те. Хоёулаа гүйцэх боломжтой. Нэг нь Леклерийг гүйцэж хоёрлоор нөгөөт нь болохоор Берминийг гүйцэж дөрвөлөө. Тэ. Барилттай байтал гаргасан гэж. Тэ. Тойл би дугаал. Хожцсон. Манайхад тэрнээс хожцсон юм чи одоо би юу яа. Систем Макс төрүүлээсэй гэж бодохгүй нүүн юунд. Жолоочи юунд. Би Пиастрийг төрүүлээсэй л гэж бод. Тэгэхээр Пиастрич энэ. Харин тэгэхээр Пиастрич. Пиастрич нэг авч идчихсэн байхгүй тий. Гэтэ энэ дээр яг стартууд нь өөрсдийнхөө өмөрсөн юу л вэ л дээ. Одоо шалтгаал юм да. Одоо өмөрхөцсөн зүйлт нь. Ороод зогсон ч Томс сутаа гардсан шүү дээ. Ингээд уур савсдаг шүү дээ. Уур савсаад гал гарах магадaltaй байсан учраас virtual safety гаргасан. Тийм. Тэгээд нөгөө галын унтраах гээд нэг хүн зам руу гарсан юм шүү те.
Яг замч тэр хавь руу цаас гүйж ирж ийсэн юм шүү. Би бол хийж таах шиг болсон. Тэгээд нэг протоколоор нь одоо нөгөө зам дээр ингээ маршал байгаа бол заавал явах хэрэгтэй. virtual safety-гаар авах хэрэгтэй. Тэгж өөрсдөө яаслээ Өмөрсөн. Тэ. Тэгээд нөгөө бидний үзэхэд одоо хамгийн дургүй юмны нэг бол одоо safety car дээр одоо уралдаан дуусах те. Одоо ямар ч хамаг ингээд оргил ингээ юмдаа ингээд ихэд гэсэн чи тэрийг ингээд шар дээр дуусгачаар мохоо байдаг. Тэгээд яг нэг тиймэрхүү утан гасан да. Яг нэг дотоо цадаагүй хоол шиг те. Гол нь тэр чинь ингээд амар ингээд өмнөөс ингээд билд хийгээл те. За одоо гүйцгнэ, одоо л гүйцгнэ орт чинь ингээд ингээд яг тэр юун дээр нь панк virtual safety-гаар хэрэмцэх болчиход байгаа юм л те. Тэгээ тэрнээс ч одоо бол ер нь бол алуулж байгаа сте. Тэ. Яагаад гэдэг. Хэн гүсч амчих байсан уу? Сүүлд гэхдээ уралдах боломж өгсөн шүү дээ. Бүр ингээд өгөөг шүү дээ. Шууд орцсон. Үгүй шүү дээ. Сүүлд эндиг болоод явсан шүү дээ. Ямар ч гүйц шанс байхгүй. Тэгээд би хэлээд шүү дээ. Шанс байхгүй гэсэн шүү угаасаа. Тэр нөгөө тэр ихний эргэлтийн юу хэдийн юу өнгөрчгөр тэгэл өөр. Тийм угаасаа ихний эргэлт өнгөрөөс ганц боломж нь ихний эргэлт тэгэл байхгүй болцсон л да. Тэрийн virtual safety car-н дээр дуусгаад тийм нэг өнгөрөө тэгэл ерөнхийдөө за эндинг болсон тий. Тэгэхээр угаасаа шансг болчихлоо юм л да. Үнэхээр Leclerc замаас альтаж гардаг юм бол тий. Сайнцэг яг сайнцэг гарч явдаг юм бол ямар ч шанс байхгүй. За тийм байна. Тэгээд манай үзэгчдээс like, share, subscribe, comment, safety car яг тэр мөчд ямар мэдрэмж танд төрсөн бэ? Бид гуравтаа суулцаарай. Гэтэ хэрүүл хийж болохгүй шүү манайхаа би бидгээ. За би бол юу за nice би хоёр гэж бодсон шүү. Кэш гэх. Нэг хүмүүс тэгчээж штэ. Максыг төрүүлэхийг хармаар байдаг. Одоо Максыг нөгөө өртөө өрсөлд үзхийг хармаар байдаг. Гэтэ Ferrari-гийн фэн байдаг. Одоо яа гэв лээ. Leclerc одоо би 3 авсан би 2 авсан чинь ямар ялгаа ах те гэж зарим. Тэгсэн байлээ. Нэг сонирхолтой. Гэтэ эн чинь 3 оноо зөрүү үстэй. 18 тааш тий. Их ялгаагүй л. Макс бол. Science дээр хоёр харсан нөгөө нэг торгуулаадсэн шүү дээ. Pit lane speed. Тийм. Дээрээс нь Science юу яцсан нөгөө Austin дээр аваар хийсэн гэд. Тий, 5 гэр. Тэгээ 5 мар хурцсан. Тэгээ өөрөө бас тэрнээсээ болоод ингээд юунд орчиж байгаа байхгүй. Трафикэнд ороод тэгэл ерөнхийдөө юу бодлоо алдсан л та. Тэгээ PT-сэн тэнийг юм нэвтэрсэн, сенсор нэвтэрсэн юм шиг. Тийм билээ. Тормс яах юу нэлээ? Нөгөө дугууны хурд хэмждэг сенсор нэвтэрсэн бил. Хязгаар яах юу яадаг нэвтэрсэн гэдэг шүү дээ. Тэгээ лимит PT ингээд дарангууд нөгөөд нүсрэдсэн юм шүү. Тийм. Пампанк гэдэг. Тийм. Нөгөө зүүн уртлын дугуугаараа мөргөлж байгаа байхгүй юу? Тэгэнгуутаа Лаосны уртлын винг орж ирээд яг зүүн уртлын дугуйг нь хавираад тэгээд хойтлын ингээд мөргөцсөн бил. Тэнгуү тэрэн дотор дугуун дотор нэлээ олон одоо даралт нөгөө температурын хэмждэг сенсор. Тэрнээс нөгөө дугууны хурдыг эргэлтээр нь тоолж одоо хурдыг хэмждэг юм л та. Тэгсэн чинь тэр дугууны эргэлтийг хэмждэг сенсор нэвтэрсэн. Тэнгуут нөгөө гурав нь бол зүгээр ажиллаж байсан. Гэхдээ тэр дугууных нь нөгөөт нь буруу заадаг болсон. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг тэр нь тэгээд зүгээр уралдахад бол зүгээр ингээд ажиллаад pit lane limiter нь бодохдоо 4 дугууныхаа урдыг бодож байгаа тохирол тийм үү. Тэгсэн чинь хөөх 60 100 гэд өсрээд байгаа машин. Тэгээ нөгөө тэр нэг сенсорын утгыг уншаал хурдлах гэснээр нөгөөд бол буруу байна гэл ингээд компьютер наалтаад авсан юм лээ. Тэгээ машин ингээд өсрээд ах шиг өстэй ингээд өгцөө. Энэ өсрээд нэг юм болгооч үдтэй гэхэд тэгэхээр гараа. Тэгсэн нэг инээдтэй юм. Тэгээ нэг pit lane-ийн хурд хэтрүүлсэн ингээд торгоосон чи pit lane-ээр дахиж явах торгоол гэсэн. Тийм шүү дээ. Тэгээд drive юу гэсэн. Тэгээ drive thru торгоолаа. Тэгээд мөнхийн ингээд хортой сиклд оруулж байгаа. Уус тэрэнд удаа авчихдаггүй. Ахал торгоолаа. Тэгээд тэр нэр хазгаа. Тэгээд нөгөө сүүлдээ инженер нь хэлсэн байлээ. За лимитрээ дарахгүй даржлахгүй. Чи өөрөө хурдаа төлрээд 70 дээр барь. Дэлгэсэн дээр чинь би хурдыг чинь гаргаад үгээд 7-0 дээр бариараа гэд. Тэгээ нэг удаа тэгээ хоёр дахь пит стопоо хийхдээ өөрөө барих гэж хагаад бас хэтрүүлсэн байл. Өөрөө барьж чадахгүй. Тэгээд дахиад нөгөө дундуур явдаг торголыг гээд тэгээд тэрийг дундуураа алтаа явсараа. Яа. Тасгсан мөлий.
Тэгээ бүтлгүү уралдаан явж үзүүлдэ. Бүр аваар хийгээд. Бүр аваар хийгээд тасч байгаа юм лээ. Уул нь бол pace based. Уул нь хурдан байсан машин. Тийм бил. Сүүлдээ баг бүр хамгийн хурдан нойростой хамгийн ойрхон баг сайн байсан бил шүү дээ. Софт дугуун дээр. Нэрээ дугуй гэснээс энэ жил ахаал нэг Pirelli-гийн гайхаж гарсан те. За софт бол хамгийн best дугуй байсан юм байлээ. Тэгээд ер нь бол Pirelli-гийн өөрсдийнх нь талаар ингээд medium хамгийн сайн ажиллах хэрэгтэй гэх. Тэгээ гол нь юу яасан штэ C5 хамгийн зөвлөхөн C4 гэснээр шууд C2 үлээ те. Ингээд 3-ыг нь алхасаад тийм хаард бүр амар хаард өгөөд. Хаард нь бүр C5 тэгээ C3 C2 байсан юм шүү дээ. Хаард нь бүр нэг алхсан. Дэшигээ зөвлөх юм. Зөвлөх нь тийм. C5 C4 C2. Тийм. Тэг би тэрийг бас гайхаад яагаад даям C2-ыг өгч байгаа би нэг. Тэг. Хаард бол угаасаа ямар ч юу грип байхгүй. Уул нь асфальт бол нэлээд халуун байсан юм л 50 градуснаас. Тийм. Нэлээд халуун байсан те. Халуун бол халуун байсан. Гэхдээ тэгэл таалаад тооцоолол софт зол нэлээд явахгүй. Яг medium гайгүй. Тэгээд хаард нэлээд удаа явах гэсэн чинь нөгөө хүн бүр эсрэгээрээ ажиллахгүй байсараа. Pirelli чарнд куклцсан юм шүү. Амар юм авдсан шүү. Уралдаан бүр амар гой сонирхолтой болгоо те. Нэг дугуун бүр зүгээр л нэг хад чулуу авдсан те. Хад аваад ирсэн. Тэгээ нөгөө нэг medium нь сайн ажилладаг те. Юу вэ нөгөө нэг юм хулх те. Оолгаас гоё нөгөө дэлгүүрийн хүмүүс энэ гоёо гэдэг юма зарах гэдэг нэг муу юм аваад ирсэн. Яг үнэндээ софт нь амар ажилладаг те. Тэгснээр софтвер нь хүмүүс 38 тойрч бариад те. Өөрсдийнх нь тооцоогоор нэг 22-оос сольж эхлэх байх гэсэн чинь 30 дээрээс солисон те. Макс хэлбэг. Макс бүрчин макс бүр алзарсан мэл шүү те. Medium-ээ 38 дээр солиод гэдэг чинь цаашаа хэдэн дөргий софттойгоо 31 леотон таарсан. 33 те. Тэгээд хүмүүсээр нэг тийм онлайнаар нэг тийм л яваад лээ. Pirelli гоёлаа гэлээ. Pirelli-г ачаар гоё ууралтай үзэмтэй болголаа. Гэхдээ одоо хитрхи бас ингээд янз бүр болгоод байвал одоо багууд нь тасчих бах те. Одоо жоохон холиодан сюрприз жоох ихтэй байлгал юм байна гэд. Тийм яриад лээ. Бас нэг Max-тай холбоотой бас махан мим яваадсан нөгөө. Миний дугуй дууссан гэдгийг би хэлэхэд дуусна гэдэг. Тийм нэттэй зэрэг намайг боллоо гэтэл болон заяа гэдэг нэг софттойгоо одоо явцсан тийм бах мим яваадсан. Яг энэтэй нөгөө холбоолоод нөгөө түрүүний юу ярих юм бол те GP-гээр ажаа ярих юм бол те. Цаашаага багууд яг ингээд ерөнхийдөө нэг 2 питтэй хий гэсэн чинь дугуйнууд нь сайн яваад ирсэн чинь хөш чи одоо юу вэ нэг л питтэй явах юм биш үү гэдэг. Тэгээд хян микрофон стратеги руу асууж тээ. Одоо нөгөө ишмих хэмбэлэн нэг юу. Тэ нэг эмхтэй тий ишмих гэвэл баг тэрнээс асуусан юм байсан тий. Макстайг ярьжсэн нөгөө тийга конопо буруу аваагүй дахиад дарснаа тий. Бид нар ер нь яг одоо нэг зогсож байлаа. Нэг үү хоёр уу. Юу надаас байгаа юм. Яриач сонсогдоод байна шүү дээ. Тэрийг юу гэдэл ч хүмүүс mind game гэдэл шүү дээ. Гүйлөө. Гэтэ олон яг хариу байхгүй байсан л та зүгээр бид нар нэг үү хоёр үү гэсэн чи окей тэгэл дууссан. За ойлгохтой дууссан. Араас нь Макс за би бүгдийг сонсож шүү гэл тэгсэн тэгэл. Тэгээ хойно байгаа хүмүүст эдгээр ер нь юу ихе мэдэхгүй байна гэдэг юм шиг гэсэн. Хүмүүс тэр нөгөө конспираси хүмүүс Макс өөр асуусан мэт. За бид нар яах юм бэ гэдгсэн чинь үлдэн тий. PT-гүйгээд тэгсэн чинь нэрээ Макс руу орох юм яах юм. Гинт сансан дээрээ. Тэг үү. Тэг сансан дээрээ оруулаа яг. За. Тэр хүмүүс нэг PT хийчээд Макс софтыг гарч ирсэн шүү дээ. Тий. Тэгээ араас нь гүцээл нөгөө урд нь орсон бүгдээ гүцэлсэн чи бүгд урагш. Холдоод гэсэн. Тий бүгд зур ингээл 5 тавьжсэн үү? Биш ээ 5 биш ээ 6 байсан уу 7 байсан. Тэр тавьжсэн чи уртлын 2-2-оор орцтой ингээл. Тий. Холдоолс тий. 2-2 шууд Питер ороод тэгснэ гээд гурлаа газараад ирсэн. Тэрэн дээр бас нөгөө нийтээ зураг хийсэн нөгөө Moses ингээд ус ингээ онгойлгод штэ нөгөө хүмүүсийн дараалцсан Иесусийн тэр шиг Макс дуугаа солиод гараад ирсэн зүгээр ингээд урд нь зам онгойлгоо бүгдээрээ холдчихлаа гэд. Тэр багууд нөгөө нэг софт амар ажиллаад байгаа. Тэгэл яасан юм штэ. Яг софт их гэл.
энэ дээр нэг бас нэг би яг энийг ярина гэд бас бодсон юм байна. Одоо ярьчих уу? Ландагаас асуусан инженер нь. За нөгөө тал туслах гэсэн юм аа. Софт ямар вэ гэдэг. Тэнгүүд надаа энэ яриа бүр амар таалагдав. Оскар гээд яг тулгаадсан юм л дээ ярьж өстэй. Одоо нөгөө баг хүнүүд нөгөө гэж ярьдаг болсон гээд. Тэр бол стил хэвээрээ байлаа. Тэгээд надад бол тэр бол амар навшин санагдсан. Нөгөө талтаа нэг жоохон туслах гэсэн юм аа. Софт чи ямар хэлээд өгч гэх. Яг хөө гайгүй гэхдээ medium soft гол мэдээж soft. Тийм яриа. Тэр гэхдээ юу юм шүү. Миний бодлоор тэр нөгөө талд гэдгээсээ илүү зөв кодлсан асуулт юм шүү. Би л ижил болсон. Би Оскар угаасаа нэг 8-д бас нэг жоохон урагшлах хэрэгтэй болчоод тэгээд Оскар хань орж юу дуугаа солих уу яах уу гэдэг л асуусан юм байл л дээ. Тэр Оскар гэдэг барыг орцсон байсан дэх юм. Зөв яг Оскар уралж тэр ойлгосон нэг л багсаар та. Тэгж сууж байгаагаараа зүгээр хинээс Ландогоос орж яах юм хийх юм уу хийхгүй юм уу? Одоо пит дахиж хийх юм уу хийхгүй юм уу гэдгийг асууж байгаа санагдсан байхгүй. Надад тэгж бодогдсон. Надад бол эсрэгээрээ яг юу яах гал асууж ийнэ ч асуусан. Оскараас яах гэдэг. Тэгтээ сэн тэгэл нөгөө Макларен тэгэл гүрээсээр байгаа дуусгал юм шиг байна л да. Яг нөгөө авж болох боломжт бүх оног ингээл тултал нь аавн те. Одоо хоёр нисгч чинь одоо юуны авраг ус нь хамаагүй те. Нэг уралдаанаас максимум оног бол аавна гэдэг нэг тийм найр тавьсан те. Зүгээр ингээ хаяад орхичихгүй заавал ингээл макро менеж хийгээл одоо энэ Мексикийн Гран Пригаас бид нар хурж болох бест үр дүнгээ хоёр машинаар аваад гарна. Тэхийн тулд одоо хинийхээ хойно урд оруулах нь бид нар шийднэ гэдэг нэг тэрний яваалын те. Одоо хоорондоо өрсөлдөж байгаа хоёр хүнийг зүгээр орхичихгүй бас нэгэнд нь туслах гал нөгөөдөөс нь дата аваад. Гэхдээ тэрийг хэлэхдээ бас дайсан чинь гэж хэлээ л дээ нэг. Тэгээ бас тэрийг хийсээр тэгээд тэрийг нь би дургу байсаар тэгэл бас энэснээс асуусан биз дээ. Дуу чи ямар байна ингэсэн чинь би яаж бидгийг надад өөрөөс цохгүй хинэн уурлаад л. Тийм санаагаар тэгэхээр. Тэгээд түрүүн чинь нөгөө нэг Russell Alonso-гийн радиог ярьцтэй. Би нөгөөс юу ярих гээд нөгөө Mercedes-ийн фэний үндэ. Mercedes-ийн радио бас жоохон viral байгаа. Тийм. Тэрэн дээр би бас жоохон инээ төрсөн. Dudley Russell-ийн одоо инженертэй. Өө ингээд миний пэйс хурдан байж тээ одоо тэг зам тавьж үг гэж хэллээ юм л дээ гэж чинь байжээ. Гэхдээ чи хараас хурдан машин ирээд байна ч одоо нэг ингээ яахгүй мөх чинь байжээ. Тэгсэн дараа нь юу гэж асуулаа. Би ингээд байраасаа яачвал баг ингээд подиум байгаа юм биш үү ингээ урч орчих гэж чинь. No thank you гэл тэгсэн чинь. Зүгээр л асуусан юм аа. Ингээ амар ингээд жижигрээд яа ингээд тэрэн дээр ингээд бас жоохон юу үрсэн л дээ. Инээ төрсөн л дээ. Russell бас арай л ийм амиазаг инжинда тий чи бас нэг ийм нэгдэл одоо өөрийгөө одоо ингээл одоо номер 1 одоо багийнхан гэдэг аш тэгсэн мөртлөө ингээд араас Оскар ирж гин одоо би баг гүйцэтгэх гэдэг тэгснээс баг би урд нь ороод баг химик гүйцэх гэж байгаа юм шиг юм ярьсан. Надад би бол тэр мессежийг тэгж ойлгосон. Араас хурдан машин ирээд наа би пэйс хурдтай нь тэгэхээр хими зам тавьж байгаа би урд нь гараад хими баг ингээд гүйцэхт нь яа надад хамаагүй гэж байгаа юм шиг. Нөгөө нэг эхлээд ихтэй нөгөө нэг инженер нөгөө тоормсоо хөргөө гэдэг тэ тэгэхээр үгүй би ингээд лифт н кост хийгээд ингээд хөргөх юм бол би гүйцэтгэх гээд штэ гэснээр сүлдээ болохоор би бас надаа пейс байна те намайг тавиад явуулаач гэх чинь бол урд ингээд подиумын төлөө Ferrari 2-т өрсөлдөв. Хаас Ferrari 2 байгаа байна штэ тийгээс замаа тавиадаг л гэдэж те. Тэгээ энэ яриа нэг 34 билүү 5 тэгсэн. Тэгээ явж 41 дээр хими дээр байраа тавьчих гэдэг мессеж ирсэн. Би тэрийг сонсчод яг яг Russell чи яг л ийм үлэн гарахгүй ч зүгээр ямар хэлжлээ. Тэгтээ яг үлэн санагдсан. Надад бүр ингээд би гүйцэтгэдэн али зам тавиад над химиг ард оруулаа баг химиг гүйцэтгэх нүггүй хамаагүй би баг хамааваад гэж байгаа юм шиг. Уулнаад эхлэн юу байсан шүү дээ. Өөрөө химиг гүйцэтгэж оролцсон шүү дээ. Оролцоод чадаагүй байхгүй юу? Чадаагүй бол тэгэл ардал үлдэлтэй чадахгүй бол тэгхгүй тэгэл яриад али эдрээ урд чинь одоо би Бермэнийг гүйцчихэд хэрвээ би гүйцэх юм би эргээд байраа
одоо гүйж чадахгүй бол тийм чадахгүй л эргэж байраа өгтөө баг би жаргалтай хамаагүй би өгч штэ нар яагаад ингэж байгаа юм бэ? Миний бүксэн дор илүү пейстэй машин байна мэн. Гүйцэлтэй яг ч орд юм яриад зүгээр гүйцэлтэй тэгвэл зүгээр уйлаад байхгүй тий. Уйлал ямар болсон яд явсан бэ? Раслыг жоохон юу яасан уу? Мерседес жоохон disrespect хийдэг юм шиггүй юу? Одоо Рас ч одоо би нэг яг Хамилтон Ботас шиг байх гад одоо би гарчаа. Тэгээд гэхдээ ер нь бол дугууны давуу тал Рассел байсан юм шүү дээ. Хонь Рассел жоохон хурдан Антонелли байсан. Гэхдээ баг бол яг тийм шууд Расселыг өнд ороогүй шүү. Баг үгүй гэж хэлсэн дээ. Гүүц overtake хийхэд free to overtake. Гэхдээ байр солихгүй гэ тэ. Тэр Рассел ярьсаар байгаа. Ярьсаар байгаа. Тэгэхэд бол хитрхи оройтцсан. Солиул баг эртхэн солих байсан. Тийм уул нь солиул эрт солиод Бермнийг барих гэсэн. Тэр хооронд Бермин үжээ холдоод явцсан байс тээ. Тийм өөрийнх нь дугуйч тэгээд Рассны дугуй юмнууд нь дуусаад. Дээрэс нь энэ дээр би Кимиг эргээгээд айгу хоншортой зангасан. Уралдаанд орсцоо Рассел ч юу вэ? Гүч чадахгүй шүү дээ. Байраа өгөөч гэдэг. Буцаага байраа авъя. Буцаага байраа авъя. Тэгээд дуусаад нэг 18 настай хүүхэд биш харин ч нэг нисгчиг загас тий. За одоо өөрөө чадахгүй бол үгүй гэсэн одоо яасан би чадахгүй шүү дээ. Нагуусаа харагдчихсан орд гүч чадахгүй бол гут дээр харж байгаа готлоо за одоо байраа авъя. Тэсэд хамгийн гол нь дараа нь хэлсэн юм яг дуусчаад л гараж дээр ярих юм ихтэй шүү. Тий. Дөрөвдүгээр байр байж болох байсан. Тэгтэл одоо 6-д байна. Ярих юм их шүү. Тийм байт ойлгож байна. Кими ярих юм их байна. Би тэрээс очоод Кими nice гэж бодсон. Тэг Кими бас жолоо нисгч юм бас урд Берминийг хараад бас өөрт нь ингээл гүлчнэр гэж бодож байгаа шүү. Тэнгүүт хошоор гэдэгтлээ чинь хин л дуртай байхаа тий. Рассел мөхөр тэр чинь хурдан явж байгааг мэдгүй шүү дээ. Хэрэв хурдан байсал өөрийг магадгүй гүцээд ирэхтэй. Тийм байхгүй болохоор энэ жоохон сэтгэл дундуур үлдсэн баг. Тэгээ хоёулаа бариулчих. Кими тэгээд азгүй гүцтэй Пиастрид тэгсэн. Бариа тавьж өгөөд бит хоёулаа зэрэг битийн гутаа багаараагүй хэлцэг үү те. Харгэрийн гачиглаа. Хэдийчлээ битэн те. Тийм 3-аар нийтдээ Оскар ч 2-2 доор гардаг. Бараг 1 секунд. Тэгээ шууд бит рүү оролцсон те. Тэр дэхтэй амар нэг box to overtake чиг нэрэл box to overtake л те. Тэр зүгээр нэг уран мөхгөөр хэлж байгаа байх гэсэн нэрэл орж ирээд гүйцэж байгаарай ч хэлж те. За тийм болсон. Тэгээд би манай хоёр бол Расли эсрэг байгаа юм байна. Би бол бас яг Рассел одоо яг нэгдүгээр нисгэж гэдэг утгаараа жоохон тийм хүссэн. Тэгээд Мерседес бол тэгж харахгүй байгаа юм байлаа гэдэг л харагдцтэй. Антонелли ч гэсэн сайн уралдаантай байна. Чи ч гэсэн одоо адилхан л уралд чинь тэгээд яагаад тавьж өгөх юм бэ гэдэг Мерседес л харсан. Раслийн өнцгөр бол одоо би нэгдүгээр нисгэж надаа хурд байна. Намайг одоо зовоохгүйгээр урдаа гаргачаач би цаашаа яхаа. Тэ амжилтанд хөтлөё та нарыг гэсэн. Тэгээ баг бол үгүй л гэсэн тэ. Тэгээ энэ дэр би бол яг алт руу хэлнэ гэжсэн. Формула 1 энэ бол уралдаан. Машин явуултаа. Тэгээ бас нэг ялангуяа нэгдүгээр эргэлтэнд дэрцснээр уйлаад байгаа гэсэн чинь машин явуултаа. Ийм л үзэж байгаасаа Формула 1 нөгөө тэгээл эргэлт бол би ялчлаа. Нөгөө тото гэдэг. Гэсэн чи бид нар мотор рейсинг явсаа гэдэг. Яг юу гэсэн чи бид нар урлаа. Түүнэл урлаа гэдэг. Тэр шиг юм хэлсэн. Тэнд бол за тийм байна. За манай Мерседесийн фэнүүдээс тэ өөрсдийн бодлоо үлдээгээрэй. Кимигийн зөв, Раслийн зөв, багийн зөв байсан уу? Явшөө ямар боломж байсан те. Мерседес бол яг л Мерседес нэрэндээ таарсан. Гоё тийм джентльмен олон хандсан шүү дээ ихэндээ те. Даа яалч нэг нэг огнод тал хөг нав. Угаасаа гүцэхгүй. Гэтэ тэр инженер бас нэлээ үзчихэлээ шүү дээ Расалтай. Тэгсэн. Рассел ингээд өөдөөс нь яриасан инженер тэгсэн чинь яг идрэг тэгээд шууд миний хойно Макларен байна би урдаа гаргачих юм уу гэлээ. Тэгээдсэн шүү дээ. Тэгсэн чинь гүү бити гэдгсэн чинь за зүгээр шалгасан ингээл. Тэгээ Рассел бүр өдөөлсөн те. Тэгэл яг тэгтээ нөгөө нэг яг ярьж дуусч байгаа надаа инженер байгаадс миний анзаарснаар. Би тэгээ ингээд миний хойно надаас хурдан юм машин байна. Тэгээд би яаж ингээ байраа хадгалахыг хичээж ин тэгээд яах юм бэ гэ тэ. Тэгсэн чи ойлгож байна. Гэтэ торомцоо хөргөрөө гэж нийтээд тэгээд инженер тэрэн дээр яг нөгөө нэг энэ формулагийн нөгөө Жак Алекс үлээ тэ.
Тэгээд нөгөө Jordan Palmer бүр тэгээд Дадли бүр алдчихна. Дадли бол надаас илүү зөрөгтэй хүн байна гэдэг тэгээд стэдж Jordan Palmer. Яа, бүр ингээд драстик зүгээр л байранд тавьчлаа даа л гэдэг. За тэр радио мессежүүдээ сонирхолтой манай үзэгчдээс тэр радио rewind гэдэг үзэх юм бол те. Алонсо бас нэлээд олон юм хэлсэн. Нөгөө миний радиог private юм ярьж байгаа радиог зурагтаар дандаа гаргадсан байлээ. За FM яг одоо энийг гаргаараа заа юу. Би одоо 2 дахь эргэлтэн дээр ингээд чигээрээ гараад ингэж чааж болох юм уу? Тэгвэл би одоо ингээ гарлаашаа марлаашаа гэдэг те. Өөртөө яриад нүрдийн дээр стресс радиороо гаргажсэн. Яг одоо энийг та нар broadcast хийгээрэй гэд бүр хэлж билээ шүү дээ. Таас тэр гараагүй өстэй. Тэрнээс чухал юм урд болж байсан. Тэгээ бас нөгөө радиогоор би сая нөгөө broadcast үзлээ гэж хэлж шүү дээ. Реплейг нь би дэлгэцээр харлаа. Бүр ийм юм болсон биш үү? Энэ одоо зүв юм уу? Наад хүмүүс чи энэ зүг рүү харж байгаа юм өөр тийшээ харчаад яаж байгаа юм биш үстэй гэлээс. Гомдлаадсэн мөлий. Яг энэ дээр нэг би юу ч хараад байгаа юм л да бас нэг тухайд фитэл бас иймэрхүү өсч тээ. Ерөнхийдөө ингээ фон момын үрдэс зөрөгтэй юм хэлдэг. Бас нэг дуршлагтай, бас нэг статустай тээ. Өөр бас нэг 2 удаагийн дэлхий аврах тээ. Ийм хүмүүс бас хэлэхгүй бол бас болохгүй баг. Тэгэхгүй ингээд хэдий ийм ч гэсэн одоо юу гэдэг Russell ч юм уу, Berman ч юм уу тээ. Ингээд юу тийм байд ингээд хэлвэл бас юу хүлээж авахгүй шүү дээ. Тэ? Тэнгүүт бас тэрийг мэдрээд бас Алонсо бас ингээд нэг олон юм донгосч байгаа даа биш ерөнхийдөө бас ингээд хэлэх ёстой юм хэлээл ах хэрэгтэй. Бусдынхаа юу байгаа тий. Мессеж өгөөл ах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд за яг ихний 4-5 ингээд алцаал ингээд өнгөрөөл тургуулхан өнгөрч байгаа. Тэгвэл ард нь бас эн чинь нэг 10 хэдэн нисэгч байгаа шүү дээ. Бүгдээрээ ингээд бид нар бас тэгвэл болох юм уу гэд бас бодож л байгаа шүү дээ. Судалж байгаа хүмүүс. Тэрийг тэр хоолойг л Алонсо ингээд ганцаараа хэлж байгаа. Тойн байгаа. Тэгэхдээ бас нэг эхний хоёроос гадна дахиад хойноос 2 хүн зам каталсан байл шүү дээ. Тэгээ Алонсо бас байр алдсан юм лээ. Тэгээ тэрэн дээр бас нэлээ стресссэн. Би уг амар старт хийсэн байхгүй. Тэгсэн чинь л 3-2-гээ гараад ирсэн чи 2-ын хойно орчлаа. Стресстэй гэсэн мөлий. За тэгээд дараагийн сэдв бол мэдээж магтахгүй бахын аргагүй. Driver of the Day болсон те. Berman. Oli Berman. Гахалтай. Үнэхээр нэг хаас биш машинтайсан бол баг P3 байсан баг. Тэгээ энэ чуусаа хаас өөрөө сайн байсан юм шүү. Харин Юу нь тий хаас гэхдээ би хэлсэн Austin хүртэл юу авчихсан шүү дээ. Апгрейдүүд авчихсан. Тэр нь бас ингээл яваад тэрнтэйгээ одоо танилцаал яг ингээл Мексик дээр яг юу боллоо л да. Тэрнийхээ олшрыг болж байна. Тэр нэмэд хасаач маш эцсийн хурднаас ч өндөр юм шүү тий. Тийм биз дээ. Эцсийн хурд нь нөгөөдөөс өндөр тэгэхээр нэг урт шулуун дээр айгүй их цаг аваад тэр дээр нэлийн хожоод байсан. Юун дээр practice дээрсэн баха. Hamilton 352 араас нь хин хоёр л тэгээ хаас байсан. Williams байсан баха. Хоёрт нь Williams тэгээ хаас байсан. Харин тийм. Нэлийн хурд өндөртэй. Оливер Берман сааруулсан. Дээр нэмээ Esteban Ocon бас сааруул. Тий, Ocon бас хойноос нэлээ overtake хийгээд байна. Тэр нь одоо яг хаас яг бүх явахгүй ингээд тохиогоо олдсон байсан болохоор айгуу сааруулсан. Тэрийг бас одоо Берман батлаад цаашлаад нэлийн урагш яваа сааруул. 8-аас эхлээд 4-р байранд орсон. Гэхдээ 4 рүү орохдоо бас нэг overtake хийж те бүр гүйцэж орсон шүү дээ. Одоо Russell Max 2 чинь зам дээр гүйцэж орсон гэдгээр бас нэлээ хүнээс одоо хүмүүсээс те багтаал цаашаал урьдж байгаа. Өөрчсөн манай хүн бүр ярьцлагтай үйлж илсэн. Би бол нэг өдөр Макстаа уралтна гэж бодож ирсэн. Ийм хурдыг нь бодсон гэдэгс нараас нь үйлээ. Цаана найз нь үйлж. Би нэг тэгээд буугаад ирсэн чинь гэрийнхнээ хараад гэрийнхээ уйлсан. Тэгээд би гэрийнхнээ уйлж байгааг хараад би уйлаад гэсэн. Яач нэг хүүхэд болохоор те Кими энтер чи яалтчгүй нэг 18-тай хүүхэнд 19-тай. Одоо яг нэг үе ингэж яаж юм те. Өөрөө бүр ярьцлаганда би Максыг үзэж өссөн гэж хэлчихэл шүү дээ. Тэгээд би одоо Макстай ингээ wheel to wheel уралдаад амар гоё байсан гэл. Тэг гүйцэлээ тэр хүмүүс тэр дотор нь надар нэл яад дэлбэрчсэн.
амар эс мот мэдрэмж нь. Яа. Эсвэл зүрхний зогтлон мөхлөөд амар. Хадангууд бүх нисгч чинь бүгд л тийм байдаг шүү дээ. Одоо жишээ нь хин Хамилтон байдаг лөө те. Шумахер энтертэй бас ингээл жоохон хүүхд мөхцөр авах чухалцсан. Тэнгүүд Хамилтонтай Норрис зураг авахулсан те. Тэнгүүд одоо ингээ яг Норрис Макси үеийнх нь Вервен энтер ингээ хажууд гэсэн те. Ахаа гэлээ. Гараад байснаа дэрч ингээ гараа хангуут ингээ хараад те. Тийм болсон мөлий. Тэгээд юу хэцээлээ. Би нөгөө уралдахыг хүсдэг байсан. Гэхдээ нөгөө ганаалчтай ийм хурдан болно гэж бодоагүй. Тэгээд яг хажууд нь ингээд уралдахаар бас айгу өөр мэдрэмж төрд юм байна. Тэгээд одоо томчуултаа ингээд чи би урдаа хамаагүй өөр мэдрэмж төрд юм байна. Амар таалагдсан гоё. Дандаа нөгөө хойно 10 хэд уралж чагаад урдлаа гоё. Уралж байгаа шүү өнгөн нөртлөө байгаа шүү дээ. Ногоо могоо дээр цагаан машин тий. Гинт дулаан машин шиг харж байгаа юм бичтэй бой болчихсон. Шар юм бол шар машин хараа. Red Bull гараас Yuki гэж чи аваа гэсэн дөрөв. Сүлж манайч бас Yuki-гоос яг гүйцэтгэсэн баха тий бас. Тий. Замдаа гэсэн тий. За тийм болсон. Тэгээд энэ нь Хаасын 2 дахь удаа 4 дугаар байранд орж байгаа юм лээ. За харамсалтай нь одоо зам дээр одоо Формула 1-т байгаа 10 багаас нэг ч удаа подиум авч байгаа ганцхан баг нь Хаас. Тэгээд энэний өмнө 5 жилийн өмнө лөө Хаас бас 4 дугаар байр авчихсан. Роман Грожан тэгээд тэрийг дахин давтсан. Амжилт болж байгаа юм лээ. Жия. Тэгтэл бас нөгөө Нико Хулкенберг шиг тэгэл ойртож байгаа л нэг подиум авчаасаа тэ. Хаас багийн үед багаараа бас подиум гүгэлсэн муухай 10 хэдэн жил явчаад. За тийм байна. За ер нь үүгээр ер нь бид гурав ярих гэж бэлдсэн сэдвүүд гэх юм уу те? Мексик уралдаантай холбоотой нэг гоё сэдв баг штэ. Нөгөө нэг уралдаан дуусаад стадиум гэж нэрлэдэг штэ те. Ингээд дөрвөлжин хэсэг тэгээд ордог. Тэр хэсэг дээр ингээд нөгөө нэг P123-аас ярьцлага авдаг те. Норрисээс аваад, Leclerc-ээс аваад, Max-ээс аваад тэгээ нөгөө нь явлаа буцаагаад Норрис дээр чинь стадиум бүлцсэн. Тэрэн дээр. Тэгэл яхад Норрис бүүлдэг надад ямар ч үстэй мэдгүй. Би тэр Макларнаас болж байгаа юм шүү. Тий. Би бол тэгж л байсан. Одоо нөгөө Piastri Norris хоёрын юу гэдгээсээ ялангуяа нөгөө нэг юм Европ биш одоо уралдаанууд дээр яг одоо юу гэдэг Макларны ч гэдэг юм уу тухайн багийг дэмждэг хүмүүс айгу одоо локал гэсэн үг шүү дээ. Одоо англичууд, британчууд ч гэдэг юм уу. Одоо ингээд Ferrari-г бол италичууд тэд нар баг байдаг учраас яг юм миний бодлоор ерөнхийдөө нэг юм international audience яг цугларч чаддаг Мексик дээр. Тэрэн дээр Формула 1 гэдгээр нь хардаг тий. Тэрэн дээр одоо ийм хүмүүс цугларсан байгаа л тэд нар үнэхээр ингээд Piastri-г ч юм уу те ингээд unfair treat хийж байгаа юм ингээд тэгээд би бол тэгж л. Өмнө чинь Hamilton гэж хэлв. Тийм Mercedes дээр. Тий. Mercedes огт нь Hamilton-д бүлжсэн дэх юм. Тэр нэг яг Max-ийг Silverstone мөргөж гаргаж маргасныхан тэрнээс нь болж нэг Hamilton гэсэн дэх. Тэгсэн чинь Checo ингэж мэгэл гоож маглаа. Тийм зүрх. Мексикт ерөнхийдөө нэг тиймэрхүү яг нэг яг төвийг барьдаг хинж дайшин тий. Дургу шууд хэлдэг. Монза дээр бүлүүлсэн шүү дээ. Асраа нараас чинь. Тийм гарахтаа. Тий. Тэгээд яг хаа тэгэл одоо бүлүүлж байгаа юмуд юу хэлэх вэ? Тэгэл Норрис яг хүмүүс юу бодож байгаа намайг би тэгтээ урдах ажилдаа гэж явна гэдэг. Тэгтээ надаа энэ дээр бол яг ерөнхийдөө Макларны биш фэнүүд яг зарим нь тийм биш гэж магадгүй л ерөнхийдөө яг ийм дүр зураг ерөнхийдөө илэрхийлэхэд бэлэн л байгаа хэрэг. Өөсөө бүгдээ л харж лээ шүү дээ. Бас нэг л тал руугаа хазаасан шийдвэрүүд байгаа тий. Гараад байсан өмнө нэг удаа биш нэлээд олон давтамжтай бол зэрэглэр чинь тэгээд хүмүүстэй таалагдах болж хэлсэн л та. Нэр инэтгсээс шүү дээ. Одоо Макларн дотроо хуурлыгээд за Оскар минутөө одоо илүү оноотой ландо гарч чадаа. Нэг дуртай хийгээд. Одоо Макс нь илүү болсон чинь дээ. Макс одоо хамгаал гэдэг. Тэгээ одоо нэгдүгээр нэсгч байна. Тодорхойллоо. За мэдээж тэгвэл ахaltaа энерги тэгээд мөнхийн сэдвээ яг яриаг мартаа дуусгачихсан шүү дээ. Аваргын төлөөх одоо өрсөлдөөн. Жолоочийн аваргын төлөөх нисгчийн аваргын төлөөх өрсөлдөөн. Өөрчлөлт орсон те. Анх удааг нэ одоо нөгөө Сауди Арабиас юм уу те. Сауди Арабиас Норрис ахад нэгт орж ирж байгаа юм лээ.
1 онооны илүүтэй. Нэгдүгээр байрлал орж ирсэн. За 2 дугаар байранд Оскар Пиастри, 3 дугаар байранд Макс Верстаппен 36 онооны зөрүүтэй. Хойно орж ирж байгаа. Бас багуудын юунд өөрчлөлт орсон мөлий те. Ferrari 2 дугаар байрлал орж ирээд Mercedes 3 бас 1 онооны зөрүүтэй. 1 онооны зөрүүтэй. Red Bull 4 дугаар байранда хിവэрэ. 9 оноо. Haas бас дэше өсрөө 8 дугаар байрлал орж ирсэн мөлий. Тийм Haas Sauber-ыг overtake гэж байна. Бас нэг хитэн заас. Смэлээ. За тэгээд хүмүүс тэгээд тоо бодол ихсэн дээ. За одоо яавал Макс төлөвлөгөө гэлтэйгээд хэцүү болчлаа те одоо. Ганагийн шивээс. Ер нь бол угаасаа хэцүү байсан зүгээр. Энэ удаа яг Мексикт нэхэд төрүүлээд нөгөө хоёр бас нэг ямар нэгэн байдал юу гэдэг. Одоо ингээд мөргөлтөө DNF болдог ч юм ямар нэгэн тийм болсон бол за одоо юу шүү гэж. Тэгээ одоо 2 спринт байгаа шүү дээ. Тэр бол мартчихна бол би 16 оноо шүү дээ. 16 оноо шүү дээ. Тийм л дээ. Гэтэ 16 онооч нөгөө хоёр чинь одоо юу гэдэг. Нөгөө хоёр чинь сая шиг ингээл Остин шиг ингээл мөргөлдөөл гарчвал ингээл визи 16. Одоо яг тэгж үнэхээр гардггүй юм бол угаасаа хэцүү л дээ. Тэгж хахад нөгөө талд нь Макс төгс одоо байж штэ. Одоо бүх юм төрүүлчихэж нэг тоо болонд нь төрүүлчих. Юу гэсэн байлаа? Бүгдэнд нь төрүүлээд Норрис бүгдэнд нь 2 тороход оноо тэнцсэн байсан. Норрис нэг удаа нэг P7 молоо аваад тэгээ бусд нь 2 байж. Нэг доошлохгүй болохгүй болчихсон шүү дээ. Piastri бол бүгдэнд нь 2 орж марж болоод лөө. Намэтг. Харин нэлээ олон угаасаа хүн болгон математик бодоод эхэлсэн. Угаасаа Facebook юугаар манайхан угаасаа үзэх зөндөл харж лаа байл гэдэг. Гэтэ бод тоог юм бол нэг 5-аас 10% л шанс байж магадгүй гэдэг. Таарсан мөлий. Энэ дээр харин тэр тооноос илүү ярих хэвээр сэдвүүн харин Piastri одоо яаж сэхэл авах вэ гэдэг л. Тэр л байна. Яагаад уруудав эсвэл одоо яаж буцаж форм болох вэ? Ер нь өмнөх дугаар дээрсэн яг хэлсэн Piastri-г угаасаа муу уралддаг замууд. Угаасаа муу уралддаг зам. Түрүү жил Мексикт 7, Бразил 8. Тэгээд Катарт ганц 3-т орсон. Нөгөөт нь болохоор Абу Дабид 10-т орсон. Абу Дабид болохоор нөгөө эхлээд иргэсэн шүү дээ. Тий, эхлээд Макс болоо тий. Тэрс л хойш орсон. Квалиг яг гайгүй хийсэн. Гэхдээ Бразил дээр дуусаа. Бразилд бол 8-аас эхлээд 8-тай л дууссан юм бэл. Окей. Вегас ч бүр 10-т орсон бэл бас. 7-д орсон бэл үү? Бас л хойно эхлээл тэгж л орсон бас. Тэгээ квалига тэгэхээр муу хийгээд энэ зөвхөн ер нь бол тий. Харин яадах яхсан бол та одоо тэгэхээр ер нь нэг л оройтсан баг л та тий. Одоо сэтгэл зүй юм уу гэхээр одоо тэгэл яг байгаагаар зүтгэсрээ гал дуусна. Тэгэл юм ярьж л байгаа хэлгүй дээ. Одоо Weber жишээ юм яриад тэгэл юм авчрал уулзчихлаа. Хаасангүй л байгаа. Weber ч өөрөө бас юм байсан шүү дээ. Өнөрлөлийн төгсгөлрөө айгу юм уу? Вителтэй нөгөө 10-нд үздэг дээр бас эхний агс үзэж байгаа 2 дугаар агс байхгүй болоод дулсан. Билээ шүү дээ. Түн яатсан баг. Ядаргаат тий. Нэрээ тэр юу ч яасан байл шүү дээ. Weber чинь тэр high performance гэх подкаст ороод тэгснээ хоорондоо уралдаад Weber-ийн машин тэдэн секундын дотор орж ирэхэд моторын тохиргоог нь буулгадаг. Тим юм байсан. Гэхдээ тэгж хөтлөгч нь тэгж Weber бол яг тэгж хэлээгүй л дээ. Гэхдээ Weber-ийн бол тойруугаар яг мэдээж баг ингээд Витэлд айгүй их мөнгө зарцуулсан ингээ хүүхдээ хасна одоо програмаар орж ирсэн. Би бол одоо нэг хүн хэрэгтэй болоод дундаас нь орж ирсэн хүн. Тэгээ баг яг Витэлийг төрүүлүүлэхийг угаасаа хүсэж ирсэн. Ягаад гэвэл тэдний прожект байсан учраас тийм. Ландо яг л юм байна. Харин тийм ер нь л тийм байна. Макс ч яг тийм шүү дээ. Яг одоо Red Bull-ийн хэдэн сая цэцүүлсэн төлөө. Амар их мөнгө цэцүүлсэн шүү дээ. Тэгэхээр яг дотроо ч юм уу те одоо захиралтаач одоо нэг мэдээ гаргахад одоо бидний энэ амжилттай энэ хүн авраг болсон гэдэг ч юм уу те. Тэгэхээр Red Bull угаасаа л Витэлийг төрүүлэхийг хүсэж ирсэн. Тэгээд тэр талаараа ч одоо ингээд одоо яг бүр тийм амар муухай биш ч гэсэн одоо юм болгон дээр л одоо баг зэргийн фаворитизмтэй одоо нэг рүү одоо Витэл 2 апгрейд ирэл нэг апгрейд ирэхэд төрүүлж нэг нь авдаг те. Одоо нэг тиймэрхүү юм бол байсан. Гэхдээ яг тэр нөгөө хойно ирэхэд мотор нь бууруулдаг энтриг бол яг өөрөө хэлээг хөтлөгч нь хэлээл тэрийг яг батлаагүй л хэлээ л те. Чимээг өнгөрсөн гэдэг чинь тэгэл дина хийгээгүй л. Тий, ер нь бол үгүй гэж хэлээгүй. Гэтэ яг нэг тиймэрхүү заваан бохор одоо юмнууд бол байсан
байх магадлал өндөртэй. Бэл тэгэхээр бас тий. Ландерс нь байх магадлал өндөртэй тий. Тэгээ хүмүүс ч одоо нэг Piastri машиныг шалгах гэж хэлсэн шүү дээ. За тийм байна. Piastri ч одоо яах вэ? Тэгээд мэдээж маш мэрэгжлийн том хүмүүстэй л цог ажиллажлаа болдог тий. Одоо тэгээд энэ сул талаа яаж давж гарах уу эсвэл яаж одоо форм 2-ыг үлж болох уу гэдэг дээр. Piastri одоо хувь нь ямар шүүх ямар нэгэн байдлаар нэг тим юу хэрэгтэй юм л да. Ийм нэг тогн зохиолох хэрэгтэй. Нөлөө. Тийм ингээд юу яасан бэлээ штэ. Hamilton Rosberg хоёр хоорондоо алдсан штэ. Тэгсэн чинь тэр нэг cool down room-д Hamilton нэг удаа Rosberg руу малгай шидсэн юм. Тэгэхээр тэрнээс болоод Rosberg тэрний ачаар барыг авраг болсон гэж өөрөө хэлсэн байл штэ. Тийм. Надад тэгж малгай шидээ тэр үед нэг өөрт нь шууд юм бодлоо. Одоо монголоор одоо давраад байгаа гэдэг. Үгүй л би одоо алан чигч юм байсан гэж хэлсэн. Чиг харуулнаа гэдэг. Чиг үзэндээ чи гэж байгаа. Тэгэл манай авраг болсон. Яг тэгэхээр тиймэрхүү яг нэг тийм нэг тэр үед яг тухайн үед Росберг бол ард нь явж исэн. Гэл юм бэлээ. Тэгээд төрүүлсэн. Тэгээд тэрнээс яг тэгэхээр бол яг шиг боломж Росберг байсан. Гэхдээ толгой доторх юм л одоо хорж исэн баах тий яг үнэндээ. Тийм. Тэгэхээр тэр үед нь яг ингээл яг одоо тэр нэг хилийг давчингууд за одоо өстой хинээг үзье гэж үзсэн. Хүлэх үегээд үзгээр ялцж байгаас тий. За тийм нарийн спорт. Тэгэхээр зөвхөн тэр малгай шидсэнс л Хамилт авраг алдсан байна шүү дээ. Малгай шидэл аврагтай байгаа гэж юм билээ. Тэр джентльменээр байсан. Одоо 8 тий. Одоо Мерседестэй. Феррари төрлөөр гэдэг. За тэгээд дараагийн уралдаан маань 11 сарын 7-наас 9-ний хооронд Бразил Рио Интерлагос уралдаан болох нэ. За өнгөрсөн жилийн бид 3-ын анхны дугаар Бразилийн тухай байсан уу те? Альпины ялдаг дугаар. Жил таараад одоо жилийн босгон дээр ирлээ. Тэгээд бүтэн жил ингээ бид нартэй байгаа үзэгч та бүхэндээ хамгийн түнд баярлалаа гэж хэлье. Тэгээд одоо удахгүй бид л амингуулаа алах нь те. Гэтэл анх одоо яаж гиснээ мартахгүй. Гэдэг том болсон шиг те. За тэгээд дараагийн дугаараа Интерлагос те. Тэр уралдаанаараа хэдлэр үлжээ тухайн үед бас их гоё юм болцсон байх бах та одоо юу ч болов бас нэг бороо орооч юм бэл те. Хам би одоо бороо ороосоо л гэж бодсон. Бороо ороогүй нэлээд удлаа шүү дээ те. Бороо уралдаан болов уу шүү дээ. Тийм Канад байсан юм уу? 6 сард. Спад орлоо. Спад Спаныг шивэрсэн баг тий. За Барата ондлаа хүлээж байна. Би бас нөгөө фантазиг no negative-ийг ашиглахыг хүлээж байна. Өөрөг тэр утгаараа ч бараасаа гэж нөгөө нэг autopilot гэдэг шүү дээ. Quali босны дараа гээд би тэрийг ашиглана гэж бодчихсон аахгүй. Тэгээд за Бермнийг харж байгаа. Тэгээ одоо нэг өнгөрсний дараа хотлаа нааж байгаа юм шиг. Би яг Бермнийг солиё гэж бодчихсон аахгүй. Science-аар. Тэгсэн final fix үү? Тий, final fix. Тэгсэн чинь юу трийг эхэлж дарчаад тэгээд дараа солилт юм билээ шүү дээ. Тэгэл баг. Тэгээ quali болонгууд нь ингээд трийг чипээ дараа тэр чинь чип activate одоо боломжгүйгээ бид юу би нэг quali-га болчоод харж агаад ингээд чипээ ашиглаад ингэх юм багш болдгоо юм л шүү дээ. Гох эхлээд байх тий. Тийм болохоос өмнө за би энийг ашиглана шүү гэж хэлэх хэрэгтэй юм тий. Йоо тэгээ би алдсан. Тэгэхээр чи шал утгагүй дэр чи. Тэр чипний ч гэсэн утга хэрэг нэг юу байгаа шүү дээ. Өөрийгөө тухайн үед өөртөө итгэхгүй байх гэсэн юм шүү дээ. Эхлээд тавьсан бүрэлдэхүүнд за би итгэхгүй байна. Энийг чипийг хийх нь гарцааг өгөх юм ааш тий. За тийм байна. За тэгээд энэ хүртлөөсөн үзэгчтэй баярлалаа. Тэгээд манайхан бүгдээрээ лайк, шеэр, subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Түр баяртай.